Сайн мэсгэн нэргэн үзэгчтэй. Бодгүй подкастын маань энэ удаагийн дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараар хөтлөгч Далай болон Төрөө хоёр маань Япон улсын Саппоро хотод Shumin Sosei гэдэг ресторанд ахлах тогоочлон менежерийн ажил хийдэг гал удирдахтайгаа ярилцсан байгаа. Өнөөдрийн дугаарын маань онцлог маань юу вэ гэхээр манай подкаст анх удаага зочинтойгоо яг нүүр харилцаад цагаан гэрт нь очиод амьдаар ярилцсан байгаа. Тийм болохоор энэ удаагийн дугаарыг тоглон сууж таалан болгоно. North Island Beer гэдэг Японы Хоккайдод үйлдвэрлэдэг пив байгаа. Тэгээд манай спонсор. Тэгээд энэ газрын одоо нэг спонсороор одоо би Хоккайдын Саппоро хотод ресторан, Япон улсын ресторанаар ажиллаж байгаа. Тэгээд энэ бас давхар бас нөгөө ярилцлага өнгөө бас манай пивийг амтлаад үзээсэй гэж бодсон доо. Тэгээд бэлтгэлээ. За тэгээд олон төрөл байгаа. Тэгээд за жимсний энэ Belly Jam нь болохоор нэг юугаар blueberry-гээр Хоккайдын blueberry-гээр хийсэн fruit season тийм одоо улирлын чанартай пивнүүд. Ерөнхийдөө бүгд улирлын чанартай пивнүүд. Энэ Weizen-ийн болохоор тийм Weizen болохоор нэг баг үрийн буудагаар хийсэн жоохон тийм чихэрлэг дүү нэг пив чинь болохоор тийм хашуун гэсэн нэг юм шүү дээ. Эсэглэн тэрнээс арай өөр юм банантай төстэй гэдэг ч юм уу тийм tropical тийм амттай пив байгаа. Тэгээд IPA нь болохоор энэ hop аим ихтэй нэг ингликээс аюулаа Европоос инглик хүртэл нэг пив зөөж явахад тийм hop аюул нөө ус чинь муудчихсан шүү дээ тий. Ус чинь нөө хөдөлгөөнг ус чинь аюул муудах аюултай болохоор их хэмжээний hop хийгээд тэгээд тэрнийг ингээд зөөсөн зөөх яцтай бэлэн болсон тэр нэг пив нь болохоор энэ байгаа. Тэгсэн чинь пив болцсон юм уу тий? Тэр нь пив болсон. Тим пив одоо нэг ус чинь мууддаг болохоор пив болгоод тэгээ нөөд удаан хадгалахын тулд их хэмжээний хоп хийсэн байхгүй. Тэгсэн чинь аюугаа янт талцсан байна. Тэгсэн чинь тэрэндээ ингээд нэг тийм аюу тийм гашуун пив. Тэгээд пивнүүдийг болохоор Японд бол авч болно тий. Японд сонсож байгаа юм байв. Тий, Япон одоо ер нь Японд байгаа хүмүүсээс энэ Amazon-оос хараад авч болно. За уучлаарай баг реклам. Тэгээ ингээд дуртайгаа ингээд сонгоод задлаад. За тулгацгаая. Би бэрэг юм амсч үзье. Та тэгээд ахлах сургуулиас нэг 18 тай ч юм уу ирсэн юм байна шүү дээ тий. Тэнгүүдээ их сургууль ч юм уу тийм тоогоочны сургуульд орохгүйгээр шууд одоо ингээд нэг Японы мастер тоогоочин шууд ингээд гарын шавьнд болоод доор нь орсон. Тийм манай ахлах тоогооч гэх юм одоо нэг захирал одоо нэг багш болохоор юу хоёр удаа тоогооч Мишланы хоёр удаа тоогооч Мишланы хоёр удаа тэгээд тэрний болохоор Мишлан анх гарсан жилээс хойш ингээд үйлч ингээд 2 од авсаар л байгаа. 3 одыг бол тэгж тэр хүртэл бол авах тийм нэг юу одоо юу гэдэг хөрөнгө оруулалт тодорхой хэмжээр хэрэгтэй болохоор бас тэгж бэлдээг байна. Мишлен гэдэг нь одоо зэрэглэл гэсэн үг тийм. Мишлен гэдэг нь болохоор нэг тийм сэтгүүлээд байхгүй. Одоо нөгөө гадаадын кино минон дээр нөгөө Born гэдэг нэг кино үзчихсэн та нар. Born тагнуулдаг нь. Үгүй нэг тогоочин кино. Яг тэр тогоочин кинон дээр болохоор ингээд нэг од аавн гээл юусэн ингээд амар тийм боо юм л та. Яг нь тэрэн дээр ингээд нэг Мишлен гээл. Тэгээд юугаараа тэр од авах гэж юу нь бол нэлийн барыг Францын тогоочнор бол нэлийн болдог байхгүй. Ер нь дэлхийд даяар тийм. Тэгээд Монгол бол Мишлен байхгүй. Одоо ресторанч байхгүй, Мишлен өөрөө ч орж ирээгүй. Тэгээ саяхан Солонгост орж ирсэн. Дөнгөж саяхан уу? Дөнгөж саяхан одоо коронавигийн жоох өмнөхөн дөө. Тийм. Солонгост тэгээд нэг хэдхэн л байгаа гэсэн үг тийм. Мишлений хотод ресторан байгаа гэсэн үг. Байгаа. Одоо л байгаа. Тэгээ өмнө нь бол Мишлен өөрөө орж ирээгүй байсан гэхээр байхгүй байсан. Тэгээ Мишлен ч өөрөө нэг дугууны компани байхгүй. Уг нь үү? Тийм. Мишелин гэдэг нэг юм дугуй тэр юм уу? Тийм. Тэрний Мишлений тэр дугууны компани анх үүсэхдээ бол тэр болохоор нэг тийм нэг од ингэ тавьдаг тийм сэтгүүл байхгүй Мишлен гэдэг. Ревю хийдэг тийм ревю хийдэг. Тэгээд тэрэн дээр болохоор нэг анх үүсэхдээ болохоор нөгөө нэг дугуугаа тэр нөгөө дугууны компани дугуугаа илэрхийлмээр байгаа шүү дээ. Тэгээд дугуугаа илэрхийлмээр байгаа болохоор нөгөө яач байхгүй хол газрын тэр ресторанууд ингээд танилцуулах зорилгоор
Тэгээд хүмүүс тэрийг очиж идээд явахт нь дугуун яараа тэгээд тэндээс би амар юм аа. Тэд чи бүдээр үйдсэн. Тэгээ бүр дээр үйд тий. Тэгээд тэгж анх гарсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нь яванд болохоор нөө Францаас үүсэлтэй. Франц тэр нэг Европоос л ер нь анх гарсан юм шиг лээ. Тэгснээ Францын хоол нь хамгийн гоё гэдэг нэг Франц руу аягүй ингээд нэг хүмүүс явж байгаа л. Тэгээд тэндээс ингээд тарахад нэг од тавьдаг болоод одоо энэ газар одоо тэдэн аюу модтой ингээд нэг эйжент нь ингээд тусдаа бийж идэг одоо тийм тусаа тагнуус шиг юм амар хэрэгтэй тий. Нууцаар орж идэг харин тий. Би нэг Орсын нэг кухнэ гэж зураг үзчихсэн. Тэр дээр ингээд тэр би өмнө үгүй юм итгэв ингээд бүгд одоо Орос улсад нэг ч Мишлений одтой ресторан байдаггүй гэдэг нэг гол дүрийн одоо ахлах тоогч нь Мишлений од авах гад ингээд бүр амьдралаа зориулж байгаа тийм хүмүүс тэр өмнө Оросд нэг ч Мишлений. Яг Оросд бол би сайн мэдэхгүй байна. Энэ нэг яг тэр нэг харж байгааг Орсыг гэдэг ингээд харж байгааг бол тийм сонирхож байгаа үлээ. Дараа шалгаад тийм. Яг миний хувьд юм бол одоо яг юу зорж байгаа юм бол Монгол хүн анхны Мишлений одтой тоогооч болох гэдэг зүйлийг зорж байгаа. Тэр одоо яг тэр нэг кухня дээр гардаг нэг тэр од авах гэдэг зорж байгаа шүү дээ. Тэр нь бол адилхан байхгүй. Тэр энэ удаад болохоор яг нэг Япон хоолоор тэгээ шинэ соёл бүтээн ингээд бас од авах ингээд зориод явж байгаа гэдэг л жоохон тийм ослог. Бусдаас жоохон өөр гэдэг юм тий. Хамгийн гоё нь болохоор надаа ингээд анх орж байхад багш маань хэлэхдээ ингээд чи өөрөө ингээд томьёогоо босгож бодож чаддаг болоо гэсэн. Тийм зорилт тавьчихсан байна. Хоол хийх том юм гэсэн үг. Хоол зохиох гэсэн үг юу гэсэн үг? Одоо хоол зохиох гэх юм уу? Одоо юу гэдэг вэ? Үндсэн тийм нэг одоо математик дээрсэн үндсэн томьёонууд гэдэг шүү дээ, тийм. Тэгээ үндсэн томьёонууд байгаа болохоор тэр үндсэн томьёонуудаа бүгд нь толгоонд нь байгаа болохоор дараажийн томьёогоо ингээд өөрөө үүсгэж чаддаг шүү дээ. Тийм тийм. Хооронд нь нийлүүлээд тэр томьёоны энийг нь авчаад энэ томьёоны энийг авчаад гэдэг тэгэхээр чинь тэр үндсэн юм үндсэн юмаа ингээд өөрөө сайн мэдж байгаа юм бол тэр хоёр томьёог нийлүүлээд дараажийн шинэ томьёог бий болох боломж нь байгаа даа. Яг тэрнтэй адилхан хоолн дээр ч гэсэн өөрөө тийм томьёо бий болгоно гэсэн зүйл байдаг. Тэр одоо юу гэдэг энэ материалтай энэ материалыг нийлүүлэхэд хоорондоо зарим юм ингээд одоо жишээлх юм бол таардгүй юмнууд ингээд байдаг байхгүй. Ихэвчлэн дандаа юу ингээд таардгүй ч юм уу тийм нэг хоорондоо ингээд мөргөлдөх зүйл бас аюу тийм байдаг. Хоолныхоо одоо материал хамт чанар одоо тийм орцморцны нэрээс хүний бид нөлөөнтэй болоод тэгээ яачлаа чинь тэрний ингээд хооронд нь тааруулахын тулд одоо жишээлх юм бол өгөрцийн помидор хоёрыг цуг идэж болохгүй гэж ярьдаг байхгүй. Тэгсэн бид чинь байга өгсөн юм ярих санаа. Энэ болохоор нэг яагаад юм бэ гэх юм бол өгөрт помидорны амин димиг одоо витамин С байсан баха. Би одоо жоохон юу шүү. Нэг шууд цэжээр ярьж байгаа болохоор шууд ингээ гарч ирэхгүй. Тэгээ юу ч нэг помидорны тэр нэг витамин С-ийг нь болохоор тэр нэг өгөрцийн дагуулдаг амин дим бас ингээ хаагаад дит юм байна л да. Тэр би яг ингээ юм харах юм бол мэднэ. Тэгээ одоо шууд ингээ ярих нь зарим нэршлэн ингээ бүгдээр Японд хэлж байгаа хэвчээ. Монголоор ядаа англи байгаа хэл. Тэгээд хаагаад дит болохоор халаач юм бол зүгээр халаач юм одоо хуурах ч юм уу тий хоол баягаад тэгж болгох ч юм уу. Эсвэл уксус ч юм уу нэг одоо нэг юу гэдэг чинь нэг дарах. Монголч нөгөө уксусаар нөгөө өгцөмөрсөд дардсан шүү дээ тий. Тиймэрхүү маягаар ингээд дарах юм бол даршлах юм бол бас зүгээр гихжийн зэргийн одоо тийм нэг юм хэрэглэх аргаас болоод ингээд хувирдаг зүйлүүд аюу тийм байдаг байхгүй. Тийм одоо ингээд нэг хоолн дээр одоо зааш хэлэх юм бол бид нар чинь нэг адилхан материалаа дагвардуулж хэрэглэж болохгүй гэдэг ч юм уу тийм амар тийм олон дүрмтэй дотроо тэгжиж л одоо яг тэр жинхэнэ материал бид нар ингээд амин димтэй гоё мэдээд байгаа гэсэн тэрийг ингээд буруу холиод иччих юм бол ингээд амин димээ устгаад ингээд уруул ороод ч юм уу хүний бие яг шингэдэг үе тийм зүйл байгаа юм биш үү? Тийм бол аюу их байдаг. Одоо за шилэн бол бид нар одоо нэг өглөөний бясалгатай сэндвич амар идэл дуртай шүү дээ тий. Бясалгатай тийм сэндвичтэй хар кофе. Янз юм өстэй тий. Кофетай бас сэндвич яг өндөг юм бэ. Гэхдээ тэр чинь болохоор кофеин чинь кофеин дотор агуулдаг кофеин чинь нөгөө витамин С-ний үйлчлэгийг нь ингээд буруучдаг, дарчдаг.
Тийм болохоор одоо витамин С агуулдаг ямар нэгэн зүйлтэй цуг кафеин хэрэглэх одоо кафеинтэй одоо кофе ч юм уу те одоо юу гэдэг юм бүрдийн одоо өндөр кафеинтэй зүйлийг тийм витамин С ихтэй зүйлтэй ингээд цуг хэрэглэжлээ чинь витамин С ингээд биеийн шингэтгэхгүй ингээд гараал авчихгүй зүгээр ингээд гараал авчихна. Тиймэрхүү маягаар ингээд амин димийн тийм нэг асуудлууд ч юм уу эсвэл тийм тохиолдлогоо эдгээр ингээд хооронд нь юутай идүүлэх вэ гэдэг тиймэрхүү юм дээр аюудын бид нар бас өндөр шаардлага тавьдаг. Манай ресторан болохоор нэг тийм шаардлаган дээр өөрсдөө ингээд оршдог болохоор бас нэлээд нэг юу байгаа юм л та. Энэ нэг түрнээс хойш ингээд нэг гівгэнт юуны сэдв болчихоо гэсэн шиг ингээд болчих магадгүй нэг хоолч нь өөр нэг 3 төрлийн чадвартай байхгүй. За. 3 төрлийн чадвар гэдэг нь болохоор хүн эхлээд амьд явахын тулд хоол иднэ гэж. Зүгээр ингээд амьдрахын тулд хичээлтэй амьд явахын тулд хоол иднэ. Дараач нь болохоор амтлах тий ад жаргал тий хаашаалах гэдэг тий тэрний тулд ингээд хоол иднэ гэж. Дараач нь болохоор body hack байгаа байхгүй. Бие ингээд хөгжүүлэх ч юм уу эсвэл нөө бие ингээд нэг сайжруулах эсвэл нөө бие ингээд удирдах хоолноос бие ингээ удирдах аюу тийм өндөр боломжтой хоолоор дамжуулж бие удирдах тийм өндөр боломжтой ягаад бид нэр ингээ цагаан халаад өмсөөд те ингээд ажилладаг байх юм бол бид нэр эмчтэй адилхан хүнийг мэдрэл муутайж болгож болно хүнийг алчж болно одоо жишээлх юм бол буцаагаад эмчилж болно яг за жишээлх юм бол би одоо өнөөдөр ингээ хортой загсаар хоол идэг фүгүү тэнийг бүхэхгүй загстай юм тий ингээ нөө хийлдэг фүгүү гэдэг Японы нөө хортой загсаар би хоол идэг байхгүй тэгээ нөө ялангуяа бүр ингээ нөө байгалийн тэр нөө далайн загсаар нь хийдэг болохоор амар тийм хортой. Ингээ тижимэл загсууд нь болохоор хоргуу хоол өгчдөг болохоор тийм бид тий. Тижимлүүд нь болохоор зүгээр юм нэг хоргуу хоол өгчдөг болохоор тэр нэг эзэн юмнаас болоод нөгөө биеийн дотор хор хөндлөл болчихдог. Тэр нь хүн идчих юм бол тэрний тийм хорчдөг. Тэгээ нөгөө фүгүний хорчин болохоор детродокс ингээд нэг дэлхийд 2-т байна уу 3-т байна ордог тийм хүчтэй хорхгүй. Идэл үхэн шууд үхэн. Тэгээд тэр одоо яг ингээд цэвэр юугаар ингээд загсаар одоо тэр байгаль далайн тэр нэг загсаар ингээд тоол хийж байгаа Монгол тоож их юм бол одоо энэ байдлаар би байна. Хорийн яаж ин гаргаж ийн нэгдүгээр хоёрдугаар яагаад тэр хортой заасан хүмүүс амар дуртай ингээд хоол яагаад байна. Японы соёлын нэг хэсэг байна эсвэл амттай юм уу? Амар амттай. За ёо босаа. Тий энэ дээр болохоор нэг амттай л гэж хэлхээс өөр тийм угаасаа би өөрөө хийж байгаа болохоор амтгүй гэлчих юм бол. Тэгээ нэг монголчууд ч юм бол нэг тийм ирзэн энэ дэрэг нэг яг тэр нэг супермаркетад ч юм уу тий зарж байгаа тэр нэг фүгүү загсыг аваад идсэн ч юм эсвэл нэг бэлддэг тийм нэг бас монголчууд бас бид юм шиг лээ. Тэгээд тэрний ингээд аваад идэхлээр тийм ирзээ хийж байгаа юм шиг муухай байлаа гэж хэлдэг. Тэгээд тэр нь болохоор нэг яг тэр гоёын ч юм уу тий нэг супермаркет ч угаасаа тэгээд нэг ямар л хугацаа гэдэг нэг жинхэнэ гэхээс хэцүү дөөрэй. Яг нэг тижимэл нэгдүгээр тижимэл хоёрдугаар жижигэн байхгүй. Тэгээ хямдхан зүйлийг ашиг аваад зарж байгаа болохоор тэнд чинь болохоор нэг аль болох хамгийн тэр нэг мяагийн явуулна шүү дээ. Мяагаал ингээл нэг. Тэгээд бидний хувьд гэх юм бол нэг хамгийн үнэтэй зүйлийг хамгийн үнэтэйгээр зарна. Оосаа одоо таны төрөл Каскийн Япон гэдэг асуулт бүр ингээд юм хааны ордны ингээд нэг Солонгос кинонд ингээд нэг хаандаа ингээд бүр амар том ширээ зар нэг тиймхүүл Японы юм биз. Японд одоо бидний иддэг карагамагаас шал өөр тийм шал өөр бүр тийм чиглэлийн. Тийм нэг суши, темпура эдгээр нэг бүх зүйл бүх Япон хоолны үүсэл гарлынх нь үндэс нь баггүй. Тийм болохоор тэр нэг тэрнээс нь одоо би тэр хоолыг ингээ хийж сурсан болохоор ингээ цаашдаа ингээ би одоо жишээлбэл одын хийж чадна, рамын хийж чадна, суши хийж чадна, бүгдийг хийж чадах байхгүй. Суурн юм биш. Суурн. Кодын тайлцсан гэж байгаа юм шиг. Суур томьёогийн тайлцсан юм биш. Тэгээ өөрөө томьёогоо. Тийм болохоор ингээд цаашаага би хүснээ хийж чадна. Одоо ингээд ясмилхийгээр хоол хийн үү, хортой загсаар хоол хийн үү, тий? Сам харахуугаар хоол хийн ч юм уу, тий? Махаарч гэсэн хоол хийх үе бас байна. Нөгөө нэг юмны гол мөн чанарыг нэг ингээд болоод авчихлаар чинь нөгөө цаашаа ингээд энэ чинь бас нэг юм гэдэг ингээд нэг
жоохон бас нэг тийм харах одоо мөн чанарын олцсон гэх юм бас хайшиж нөгөө нэг өөр багшаас харахад бол би бол зүгээр нэг юм нэлэх хөөхд байгаа шүү дээ. Сурч яваа. Тэгээд сурж аваа хүнээс харахад бол тэгээд бас ингээд бусдаас их жоохон ингээд юу юм уу. Ингээд гэсэн чинь та түр хэлсэндээ ингээд одоо хоол бол ингээд 3 шалтгаантай байгаа тий. Эхнийх нь одоо ингээд цадах, хоёр дахь нь ингээд гоё үнээр амтнаас нь таашаал авах, үзэмжээс нь, гурав дахь нь body hack буюу өөрийнхөө биеийг хооллол өдөртгсөн тий. Тэгээ одоо жишээ нь одоо McDonald's ч юм уу тий одоо ингээд төргөө орнууд бол бид нар цадахын төлөө идэж байгаа тий. Тэгвэл арай нэг гайгүй үстэй болохоор бид нар гоё ингээд гоё амтлаа таашаал авдаг гэхэд таны хийж байгаа одоо энэ боолны төрөл болохоор бүр ингээд тэр body hack хүртэл нь бодож тэрний хэрэгцээг хангахын төлөө байгаа юм байна тийм үү? Тийм одоо яг нь тухайн рестораныхаа тоогоочноос бас нэлээд хамаарна. Одоо амтыг илүү голчилж авсан тоогооч бол амтаа илүү голчлаад авна. Миний ресторан дээр бол манай ресторан гэх юм бол нэг илүү бас тэр нэг биеийн нөгөө ачаал өгөхгүй шингээх зорилготойгоор тэр нэг хоолыг бэлтгэдэг байхгүй. За жишээлбэл бол бид нэр Япон хоолнд болохоор увамоно гэж үүдэг. Тэрнийг болохоор увамоно гэдэг нь болохоор ямар зүйл гэх юм бол загсны шүл байхгүй. Гацуу биший гэдэг нэг загсны нэг хатаасан борцоор нөө шүл гаргаж авдаг. Тэрний ингээд өөр ингээд гараараад нэг ингээд зорж мороод авдаг байхгүй бид нар ч юм. Тэгээд тэр шүлийг гаргаж авсныхаа дараа 0.6-аас 0.8% давслагын хэмжээтэй тэрний хэмжээд хийх давсаа хэмжээд одоо нэг шууд анхнаас нэг хэмжихгүй шүү дээ. Тухайн үедээ шин дээр ингээд шууд шин дээр ингээд нэг яг гаргаж өгөхийнхөө өмнө дөнгөж шууд амтлал тэгээд тэрнийгээ хэмжээд 0.6-аас 0.8 гэсэн тэр давслагын хэмжээтэйгээр хүний одоо гаргаж өгдөг байхгүй шүлэндөө. Тэгээ юу гэсэн хийх давсаа хэмжих гэхээс илүү яг хэрэглэгчтэй үйлчлэгчтэй ингээд шүлээ өгөхдөө тэр шүлэнд нь 0.8 байна уу гэдэг тийм давслаг байгаа вэ? Яг ингээд юм дүрээд хэмжиж тийм. Тэр нэг давслаг хэмждэг тийм юм хэмждэг төхөөрөмжтэй байхгүй. Тэгээд нэг яг тэр шүлөөл зөвхөн яналтаа шалгана л та. Тэгээ бусдын нь бол угаасаа нэг ойлгомжтой. Тэгээд тэр нэг шүлөө тэгж хэмжихлээр хүний цусны энэ болохоор миний нэг жоохон онцлог гэх юм уу. Манай миний хийж байгаа хоолн дээр гэх юм бол тэр хүний биений цусны давслагын дундаж хэмжээн дээр цусны давслаг биш үү те. Цусны дагуулыг давслагын хэмжээ. Чинь болохоор за яг нөө их хүмүүстэй бол 1%-аас 1.1 гарч мараад ингэ явчихдаг. 1%-аас дээш мэш зэрэг явчихдаг. Тэгээ ерөнхийдөө ингээд хамгийн тэр бөөрөнд ачаал өгөхгүй хүн биенд шууд шингэх тэр боломжтой нь болохоор 0.6-аас 0.8. Та тэгээ яг тэрэнд тааруулж хийж тэрэнд тааруулаад одоо өөрөө хамгийн ноцыг хүмүүст хэлсэн шүү. За угаасаа дүүрээ юм байвал сайн юм байна. Тийм байв сайн байхгүй. Тэгээ энийг хүмүүс ингээд дөөрөх хэрэгтэй байхгүй. Тийм. Эндээ зүгээр амар асуулт зүгээр бид нар ингээд зүгээр нэг одоо typical Монгол айл ингээд гэхдээ нэг загварлаа шүлээгээд иддэг тийм үг давс. Тэрний давс ойролцоогоор хийх хөдөө хэдэн өртөө зүгээр 0.8 1 гэхээс хамаагүй хөө. Яг мэгтэй л бах та. Тэгээ нөө тухайн айлаасаа нэлээд мэдээж болох байх. Гэхдээ яг нийгмийн хавцаа 1.5 мав 2 арай хүрэхгүй байхаа. Гэхдээ нийгмийг тэгээ нэлийн шурууг айлууд бол хаяа нэг энэ чи баг 2 хавцаа байна уу гэж бодогдсон шүү дээ. Тэ. Нийлэн бас ингээд нөө давс ихтэй айлууд бол бас байна. Иймэрхүү юм дээр чинь нэг давсчин бас нийлэн өөрөө цаана асуудал бас аюул тэгж дагуулдаг. Японч бол нөө давсны хэрэглээгээр бас нийлэн тийм нэг хүний юу лээ 10 грамм 15 грамм хавцаа хэрэглэх байхгүй баг гэсэн үг тэрнтэй. Үгүй их гэсэн үг. Амар их байгаа байхгүй. Өдөрт. Өдөрт. Тийм өдрийн хэрэглээ. Тэгэхээр чин уг нь бол тэр нэг ядаж нэг 5 грамм ч юм уу тий хавцаа байх ёстой зүйлийг 1.5 дахин ч юм уу тий их болоод тийм тэр нэг фаст фуд амар сүлийг идээд байгаа. Тэгээд тэд нар чинь болохоор тэр чинь ингээд яванда нэг хүний цусны тэр нэг давслагын хэмжээ ч гэсэн ингээд ихсээд тэгээд яванда нэг бөөр мөрний өвчин ч юм уу тий тэгээд нэг аюу тийм олон төрлийн өвчин би нэг суур болдог юм хоолтоос хамаараад
хүчтэй ээж болж болно, эрүүлжиж болно. Тэгэл тэр бол тухайн хүний одоо нэг санхүү ингээд эрүүлэх гэдэг чинь нэг үнэтэй болчиход байдаг. Тийм болохоор хоол хийц сурцгаая. Монгол одоо тэрнээс нь өндөр үт юм бол 15-аас 15-20-с тэрний яг тийж шууд тааж хэлэх шууд хэлэх хэцүү нэг Японд болохоор тийм байдаг. Монгол гэх юм бол тийм нэг их хүмүүс бол амар их шүү дээ. Тийм имиж нь бол монголчууд амар давсан гэж санагдаад байна. Тийм. Тэгтээ яг нэг юм давслаг одоо нэг халуун орны давслаг биш хүүт орн нэг давс шорон хоол амар хийдэж шүү дээ. Тэгээ нэг халуун орнд болохоор нэг чихэрлэг хоол амар хийдэж шүү дээ. Тэр чинь болохоор нэг ялгаа нэдэг. Халуун орнд чинь болохоор нэг сахарлаг чихэрлэг зүйл идэхгүй бол биеийн халуун гадагшилдаггүй байхгүй. Юу гэсэн үг сахар идэж биеийн халуун гадагшна гэсэн үг. Сахар биш тэр нэг одоо чихэрлэг тий. Гэтэ нэг сахар гэдэг нь болохоор нэг юу биш нэг бидний хэрэглэдэг нэг сахар биш. Глюкоз одоо жимсэн шугар бол шүү дээ. Одоо тийм шугар бол биш. Нэг одоо луун ч юм уу тий хулуу ч юм уу эсвэл чихэрлэг төмөрч гэх юм уу тий. Тиймэрхүү маягийн ногоон дагуулгадаг хэмжээний ядаж. Тэр хэмжээний чихэрлэг бэжж уг нь бол биеийн халуун гадагшилдаг байхгүй. Тэгсэн чинь тэр нь ингээд нэг цаашаа явсаар байгаа нэг дан юм чихэрлэг юм руу ингээд бүр нэг ингээд хөгцсөн юм уу яасан юм сайн мэдгүй нэ. Яг тийм болцсон нь болохоор одооний энэ хоолны соёлын халуун орны хоолны соёлын бас нэг тийм жоохон чанар нь бас байгаад байна. Тэгж нөө биеийн халуун гадагшлуулдаг. Ер нь бол чихэрлэг амтаар нэг биеийн халуун гадагшлуулдаг. Тэгээд бид нар шиг нэг юм халуун тий эрсдэс уур амьсгалтай одоо хүтэн эрсдэс уур амьсгалтай газар болохоор нөө шорог байхгүй болохгүй. Ягаад гэх юм бол нөө биеийн дулаан дотор хадгалахгүй болохгүй. Шорог юм жоохон дулаан хадгалдаг. Тий нөө биеийн дотроо ингээд дулаан хадгалдаг тийм чанартай нөө нэг давс чинь өөрөө нөө нэг юуны грац халуун хүтэн нэг ингээд нөө дамжуулахтай аюу тийм хурдан байдаг байхгүй. Тийш хэлхийдэн нэтэрэг л тий. Давстай хэл дээр үеийн санаанд байна. Одоо шиг юм бол бид нар одоо нэг зочин мочин ирнэ шүү дээ тий. Тэнгүүд ингээд пив ингээд шилтэй пив одоо ингээд хөргөөгүй ингээд толгой ингээд таарна. Тэнгүүд ингээд мөстөө болсон дээр шууд ингээд баахан давс асгангуудаа ингээд тэнд пив дүрээд ингээд тавьчихдаг байхгүй. Тэгэхээр хурдан амар хурдан тий. Амар хурдан суугаад авмаа. хичээлээ. Хүүт болсондоо пивэ дүрдэг. Тэр хүүт болсондоо давс ичих хэрэгтэй биш. Тэгэхээр бол ингээд илүү хурдан температураар дамжуулна. Дайсвал нөө юу гэдэг халуун одоо нэг гал дээр одоо нэг юм давсан нөө юм нэг юу гэдэг штэ. Тэппам чинь юу лээ. Энэ хавтан бэлдээд давсан хавтан бэлдээд тэрэн дээр ингээ мах шарах ч юм уу. Тиймэрхүү юмнууд дээр аюу тийм ашигладаг бас байдаг болохоор бас нэг Монгол бас нэг тийм санаа биш магадгүй тий. Чулуугаар гэдэг хаас гэлээ тий. Body hacking гэдэг чинь энэ юм байсан тий. Хүний биеийн давс цусныхаа давсны оролт орно ч юм уу сахарын хэмжээгээр ингээд дулаанаа гадагшлуулах ч юм уу эсвэл ингээд амин витамин шингээж авч ийн үгүй юу ч юм уу. Тэр юмнууд ингээд бүгдийг зохицуулж болох юм биш тий. Одоо за жишээлбэл бол сахарлаг ч юм уу тий. Монголчууд ч юм болохоор яг Монгол дээр ярих юм бол монголчууд ч юм болохоор нэг дэлхийд бүр ингээд барыг топ баг 3-таа ороход нэг калнитин гэдэг нэг калнитин гэдэг процесс үүдэг байхгүй. Тэр нь болохоор нэг яг нэг юуны жоохон мэржлийн яриа болчих واخ. Нэг митохондрия гэдэг нэг эсийн дотор байдаг митохондрия гэдэг дээ шүү дээ. Тийм тэр чинь нэг одоо тэр нэг бидний өөхийг ч юм уу өөхний хүчил эдрийн ингээд нэг задлж өгч яадаг одоо баг нэг хог шатаадаг тэр нэг. Зурх байхгүй. Тийм. Тэгээ тийш нэг зөөж өгдөг нь болохоор L-карнитин гэдэг тэр нэг бодис байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор монголчууд тэр номер 1 одоо тэр нь болохоор нэг ямааны мах, хоньны маханд хамгийн их агуулдаг. L-карнитин. Тэгсэн чинь монголчууд тэрний хамгийн их хэрэглэдгээр бүр нэг дэлхийд ингээд хамгийн тийм хурдан турах боломжтой байж гэдэг ч юм уу тий. Хоолойсан шингээж тийм ээ тий. Тэр өөхийг нь газ эсрүү аваад шатаагаад юм биш. Шатаагаад өгнө. Тэр нэг амин дэм ингээд айгүй тийм нэг биенд нь байгаад байгаа байхгүй.
ялангуяа монголчууд нэг гэдэг чинь биендээ ингээ хоримтлуулах чадвартай гэдэг шиг нэг өөрсдөө ингээ нэг жоохон эготой тэгж ярьдэн шүү дээ. Тэгсэн чинь тэр нь болохоор тэр нэг бас нэг жоохон тиймэрхүү бас чанар бийж магадгүй юм байна да гэсэн таамаглал бол байгаа. Тийм болохоор нэг Яманы сүү ч юм уу хоньны сүү ч бас нэг тэр эл карнитийн аюу ихтэй. Тэгээд тэрэн дээр нэмээд Q10 ч юм уу Q10 мэдээж ингээд цуг авах юм бол бас яг болох. Ингээ энэ чигээр ингээ яах юм бол бахан нари хими элементүүд биологийн митохондри гэдэг. Тийм ингээд цааш ярьслаа жоохон ядаргаатай гэж магадгүй. Гэтэ ер нь бол ийм юм биш нэг монголчууд тийм ингээл нэг юм нэг тэнгэрийн мэнгэрийн гэхээсээ илүү зүгээр хэрглэж байгаа хүнс нь ийм болохоор л тэр нь ингээд ийм давуу чанар арай үүсдэг юм байна гэдэг нэг ийм судлаад байвал уг нь гарч ирэх. Тийм судлаад байвал уг нь гарч ирэх байхгүй. Тэгээд яг нэг хүмүүстэй ингээд ярилцахлаар нэг лаборатори дээр ч юм уу те аюу тийм санхүүжилтэн дээр ч юм уу ингээд аюу тийм дандаа асуудал гардаг үлээ. Тэр газар бол тэр ер нь цаашдаа юу болох юм бол сайн мэдгүй байна. Гэхдээ сүүлд надад нэг юм Яманы сүгээр хоолыг гэдэг өгчээ гэсэн санал ирчихсэн байхгүй. Энэ Хоккайдод. Тэгээ Яманы сүгээр хоол игээд одоо нөгөө Nokia эзги ч юм уу эсвэл тэр Arts Mars те нөгөө өрөм гаргаж авах одоо нөгөө яг нөгөө англиар heavy cream гэдэг тэгдэж штэ те. Тэгээ тиймэрхүү юм тэр ингэж гаргаж маргаад ингээд Монголд ингэдэж шүү гэсэн маягаар ингээд танилцуулаад тэрнийга өөр бүр нөгөө шар сүү мүг ингээд бүр нөгөө хоол болгоод ингээд гаргаж ирсэн. Тэгэхэд тэр нөгөө тухайн компани өөрсдөө тэр нөгөө Яманы сүгээ ингээд судалж ирсэн байхгүй. Тэр Яманы сүү дээр болохоор айгуу тийм олон онцлогтой. Амар одоо жор зохиолгосон гэсэн үг тийм. Надад болохоор жор зохиолгосон байна. Тийм. Би болохоор жорын хийж өгөөд тэрнийхээ орондоо болохоор мэдээж нэг хүс аавна. Тингээ тэр нэг цаад хүмүүстэй ингээд ярилцаад угаасаа тийм нэг хоёр тийм судлаач эрдэмтэн хүн байсан. Хувийн компани л та тийм. Тэгээ судлаач тэр одоо тэр эрдэмтэн хүмүүстэй ингээд яриад иймэрхүү юмтай ингээд ярьж байгаа. Тэр нь бол аюу тийм нэг олон шин ингээд нэг боломжууд Яманы сүүн дээр ч юм уу, хоньны сүүн дээр ч юм уу юм байгаа юм шиг тэгж харагдаж байгаа. За жишээлх юм бол бид бие бэлтраа хөгжүүлэх гэдэг whey protein хэрэглэдэг те. Гэхдээ яс юм дээр бидний нэг уудаг байсан нэг шарсан шүү дээ те. Тэр чинь хамгийн цэвэр whey байхгүй юу? Юу шарсууд ангаар нуучвал амар протеин ихтэй гэсэн үг. Тийм, ер нь бол яг протеин ихтэй гэхээс илүү амин тийм гэдэг зүйл чинь өөрөө ийм байгаа. Бид нар одоо өнөөдөр нүүрс, ус, тос ч юм уу тий, уураг, эсвэл ямар нэгэн байдлын тийм амин тийм витамин ч юм уу тий ингээд авч байгаа шүү дээ тий. Тэр чинь болохоор нэг витамин гэдэг зүйл чинь дангаараа ороод шууд биед ингээд заврагдаад шингэдэг. Тэр чинь идэвхжих ёстой байдаг. Идэвхжихийн тулд юм бол юу хэрэгтэй байдаг гэх юм бол амин хүчил хэрэгтэй байдаг. Минерал, амино acid гэдэгтэй англиар. Амин хүчил ч юм уу, минералууд ер нь бол минерал гэхгүй. Тэгээд тэр минералууд нь одоо жишээлх юм бол нэг бүрслэн ингээд тэр нэг витамин D орж ирэхэд тэрнийг ингээд одоо идэвхжүүлдэг ч юм уу тий. За яг нэг хамгийн хэрэгтэй юм бол магний байгаа юм л та. Магний. Тэгээ магний ч бол тэр нэг хүний биед нэг илхэн дээр бид нар чинь хороо задлагдаг гэдэг дээ шүү дээ тий. Илхий чинь бид нар чинь хор задлахтаа бол тэр ихэн хүчлэн дандаа нэг магнийгаа хэрэглэдэг. Магнаар задлагдаг. Тэгээ бид нар стресстэй шүү дээ. Стрессцэн тохиолдолд магний чинь хамгийн түрүү чээсээр гарч авдаг. Алдчихдаг. Магний чинь хүний биед ер нь бол хамгийн тийм хэрэгтэй чухал зүйл нэг. Тэнгүүтээ тэрний чинь болохоор яванд нөгөө одоо бид чинь хүүхэд мөхөдтэй болно гэж чинь бас тийм ч гэсэн чухал гэдэг нөгөө бүх юм дээр нөхөн үрчгөөж тий. Тэгээ ингээд нэг хороош тайлцдаг ингээд бидний бие ингээд нэг бүх зүйл одоо жишээлбэл бол хүмүүс чинь сүүлийн туулганы хордлого мөнгө усны хордлого хар тоглох мөнгө усны хордлогонд аюул их ордог. Тэрэн дээр ч гэсэн магний байхгүй. Дутагдаад байна. Дутагдаад одоо нэг илхэн дээр ингээд задлахад ч юм уу тиймэрхүү юмуд аюул их тийм болж идэг болохоор тэр магний гээд ингээд дангаар нэг аваа ярих юм бол бас тустай ингээд сэдв болж байна. За тий. Ерөөс нэг ингээд магний их чухал юм байна. Одоо нэг тиймэрхүү маягаар ингээд нэг хоолнуудыг өөрөө ингээд нэг тааруулаад өөрөө өөрийнхөө биеийнхээ онцлогоо тий нэг
өөрөө мэдээл биш юм дураа одоо Монгол аюул тийм байдаг шүү дээ. Өөрөө дураараа би ийм юм шиг байна. Гингүүд нөө өөрөө дураараа уншаад тавингуудаа аптек дээр очиод дураараа аптек. Тэгээ одоо энийг сонссоо шууд магныг ингээд таблет аваад уучаад очиж юм уу те. Тэгж бас хамаагүй. Тэгж болохгүй. Тэр чинь нэгтгэх юм бол бас нэг витамины ихтэл ч юм уу аминдимын ихтэл гэж бас нэг эсрэгээр аюул тийм аюултай хүчин байдаг. Сөрөг хүчин байдаг. Жишээлбэл бол витамин Е ихтэх юм бол хараа муудах ч юм уу тий. Витамин хараа муудах ч юм уу одоо хараа мараанд аюул тийм одоо нэг зарим ямар витамин байлаа К гэсэн байна. Нэг гавлын ясмаас нь нэлээд нөлөөлж юм шиг байна. Тийм бүр тийм ингээд амар тийм бүр ингээд цаашаа юм байгаад байгаа. Би одоо бүр шууд цээжээр хусч байгаа. Зарим нь орж ирэхгүй шүү. Амин димдэр бол ингээд яриадах юм бол аюул тийм бол юм гэдэг. Тэгээд нэг сүүлийн үеийн болохоор аюул тийм хоолны дэглэм гэдэргээд юм байна шүү дээ. Дайет одоо жингээ барих, эрүүл хоолоороо эрүүл амьдрах гэдэг одоо бидний хамгийн том зорж байгаа ч юм уу чухал юм болчиход байна шүү дээ. Одоо үед бол. Тийм. Тэгээд тэрэн дээр чинь ингээд нэг миний ингээд бодол яг миний л бодол. Тийм. Тийм. Бэ шүү. Тийм. Юугаараа яг ингээд би анзаарч байгаа юм л ингээд янз бүрийн юм ингээд хүмүүс ингээд битсэн юм ингээд уншиж байхад ер нь бол тийм нэг ямар нэгэн дэглэмийг хэд үргэлжлүүлж болохгүй гэдэг. Тийм хэд удаан. Одоо кетогеник дайет кето дэглэм гэдэг шүү дээ. Айс үлгүүдийн нэг веган ч юм уу тийм ямар нэгэн тийм янз бүрийн тийм дэглэм хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг болж байна. Тэр бол эрүүлжээж болж байна, болж байна. Гэхдээ нэг хүний бие чинь болохоор өөрөө бас хувирсдаг зүйл байгаа байхгүй. Идж байгаа юмнаас болоод идж байгаа юмнасаач болж хувирна. Тэгээд наслал гэж байна шүү дээ. Бид нар жишээлхэн бол юун дээр энэ болохоор судалгаан дээр гарч ирсэн байна. 50 хүртэлх насны залуучууд бид нар чинь ингээд нэг амар тийм уургийн аюу хийг ингээд авдсан шүү дээ. Иддэг. Одоо юу гэдэг дахианы мах ч юм уу ингээл өдөрт ингээл аюуг тийм уург иддэг ч юм уу. Амтны гаралтай уург аюух ингээл аваад идэг. Өндөгсөө юм уу гэл тээ. Өндөгсөө ингэж мэгээд. Тэнгүүтээ ерөөсөө тийм нэг ургамлын гаралтай уург ерөөсөө авдаг. Тэгсэн чинь тэр судалгаан дээр бол ингэж байгаа байхгүй. Амтны гаралт 50 хүртэлх насны хүмүүс дээр амтны гаралтай уургийг хэд их авсан хүмүүс хорт хавдартай болох магадлал 1.5 дахин их байна гэж байгаа байхгүй. Ойлгож байна. Тэгээд тэр чинь болохоор яагаад юм бэ гэхээр чинь болохоор 50 хүртэлх наснда болохоор бид нар чинь болохоор нөгөө биеийн үржижээд эсн одоо ингээд яг нөгөө 20 эднээс ингээд уунж ирдэг гэд ярьдаг л та. Уунж ирдэг ч гэсэн тэр нь болохоор нөгөө ингээд нөгөө айжин байхгүй, удаан байхгүй. Тийм болохоор бид нар нөгөө уурган хөгж тийм хүчтэй шаардлага бол байхгүй. 50-аас хойших насан дээр болохоор тэр амтны гаралтай уургийг арай илүү их хэмжээгээр одоо ингэж хэрэглэн арай илүү ингээ урт удаан наснаа ч гэдэг ч юм уу тийм. Бараг тэгвэл бараг эсрэгээр явах нь шүү дээ. Хүмүүс ойлгодог бас. Хөгшин хүмүүс өнгөөл эзэн дээр мэр гэдэг тийм шүү дээ тийм. Тэрээс бараг эсрэгээр юм шүү дээ. Захаа сайн идэх юм шүү дээ. Тийм одоо нөгөө бидний нөгөө чансан багц. Тийм 50 усаа сайн идэх юм шүү дээ. Яг нөгөө протеин хэрэглэгээл малын гаралтай протеин сүгээ сайн сүгээ цайгаа өндгөө сайн. Тийм нөгөө юу гэх юм бол яг энэ харьцаа нь болохоор эсрэг 50-аас 50 хүртэлх насны хүн болохоор 6-40 6-4-ийн харьцаатайгаар ургамлын гарал нь их хэрэглэх ёстой байна. 6 ургамлын гаралтай 4 амтны гаралтай ургийн хэрэглээ байх ёстой. Тэгсэн чинь эсрэгээр тэгээд юугаараа наслан хүмүүс гэх юм бол 50-аас хойших насны хүмүүс гэх юм бол нөгөө нэг мах одоо амтны гаралтай уураг 60%, тэнгууд ургамлын гарал нь 40% ч юм уу тиймэрхүү маягаар ингэж явахгүй бол эсрэгээр нөгөө уургийн нөгөө 50-аас хойших настай болохоор уургийн дутагдлалд орж ирдэг. болохоор тэгж нөгөө урт наслуулдаг гэсэн жоохон тийм body hack-ны тийм body hack тийм. Таны түрүүн хэлсэн юм сонголт татлалт ингээд ямар нэг diet одоо ер нь бол яг хин ингээд биендээ хаардаг ер нь эрүүл мэндийн хамт хүмүүс бол ямар нэг diet ингээд тодорхой хэмжээнд хийгээд нэг diet-ыг удаан байрч болтдоггүй гэдэг. Удаан байрвал яг яадаг юм одоо зүгээр. Удаан байрвал аюу амхнаар хэлдэг.
бидний бие чинь болохоор нэг зүйл одоо юу гэдэг хүний бие чинь болохоор маш олон зүйлээс бүрдсэн байдаг. Жишээлбэл бол юу гэдэг төмөрлөг одоо бидний төмөр ингээд бэлтгэл хэрэглэдэг шүү дээ. Тэр чинь 1970-аад онд анх мэдсэн байхгүй. Саяхан шүү дээ баг. Төмөр хэрэглэдэг. Хүний биеийн дотор металл байдаг юм байна гэдэг зүйлийг анх тэр үед 1970 онд мэдсэн үү? Тий. 60-70-аад онд мэдсэн. Тэгж мэдчихэд одоо тэгвэл тиймэрхүү одоо маягийн ингээд нэг бидний биед байгаа тэгсэн мөртлөө бидний олж мэдээгүй байгаа зүйлүүд маш олон байгаа байхгүй бас. Тэрнтэй адилхан нэг аюу тийм олон зүйлээс ингээд бүрдсэн зүйлийг нэг зүйлийн гацаач юм бол бид ингээд бие гэдэг чинь угаасаа тийм гацагдаад дутагдаад тэнгуүдээ ингээд тойрог дээр оршдог зүйл чинь болохоор тэр тойрогын баланс алдчихдаг. Тоглолтод хэлдэг байхгүй. Тийм болохоор за шилэн бол огт тэр нэг веган ч юм уу тий огт нэг махын идэртэй хүмүүс 100 насны тохиолдол байхгүй байхгүй. Тэгээд ямар нэг юмыг огт хасна гэж ерөөсөө байж болохгүй байхгүй. Орлуулж болох уу тэгвэл. Орлуулах гэдэг нь яг тийм ямархуу маяг капс нэг юу одоо ингэ саплимент уу одоо ингээл одоо жишээ нь веган хүмүүс рүү нэг дайраад байгаа байхгүй шүү. Веган хүмүүсэд дэмждэг. Гэхдээ ингээд яг веган хүмүүс чинь одоо ингээд би веган ресторан дээр хамт дуртай. Тэнгүүд ингээд яг махны амттай яг ингээд хаагаад мах шиг хаадаг юм ингээд сой биенэр хийцэн ч юм уу. Ингээд тийм нэг орлуулад хийцэн ингээд харахад амтны нэг яг адилхан болсон байдаг шүү. Тэгээд ингээд худлаа юу тийм. Яг тэрнийг одоо би ингээд шууд худлаа гэж хэлж мэдгүй. Энийг бол 100 жилийн дараа мэдэх зүйл. Дөнгөж одоо л хэлж байгаа. Одоо ер нь ингээд тийм нэг хөгжөөд яг одоо ингээд нэг хүмүүст ингээд нэг хурж хэлж байгаа зүйл болохоор тэр нь болохоор нэг цаашдаа юу болох нь бол бид итгэхгүй. Эргэж үтсэн хүн дээр л тоош тийгээл судалгаа. Тийм угаасаа 100 жилийн 100 нассан хүн тохиолдол нь гарч ирвэл бас боломжтой юм байна гэж. Одоогийн байдлаар бол мэдэхгүй. Хараг байна. Яг тэгж орлуулж чадсан тохиолдол алгаа. Тийм болохоор огт веган ч юм уу тийм мах орлуулах тийм кето ч нэг тийм шүү дээ. Зөвхөн махын тэр идэх шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор нэг 100 жилийн өмнө энэ болохоор нэг ном дээр үүд нэг урт наслах нууц гэдэг тийм ном бид байхгүй. Энэ болохоор Японы нэг зүрхний эмч Япончууд болохоор 1900-аад он хүртэл болохоор нэлээд бүр нэг зүрхний шигдээс ч юм уу ямар дундаж наслт аа бага байсан. Тийм үү? 1900-аад оны дүү. Анхнаасаа л ингэж 100-аар наслт байгаагүй. Одоо ч өөрөөсөө тасархай өндөр наслт үүсгэж байгаа ч үгүй тийм. Тэгээ одоо нэг тэгээ одоо бол ингэ тасархай өндөр наслт. Тэгээд тэр чинь болохоор нэг яагаад вэ гэхээр энэ хоорондох зөөврийн юм уу одоо тэр нэг юу гэдэг метродстероид ингээ зам авныг бүх юм бүрдсэн болохоор тэр нь боломжтой байдаг. 100 жилийн өмнө ч болохоор тэр нь байгаагүй. Тэгээд тухайн үеийн тэр судалгаа бас байдаг. Энэ нь болохоор нэг гурт насны нууц гэдэг нэг ном дээр бас байсан. Тэр болохоор тэр юмч ингээд аюу тийм олон газар ингээд судалгаа хийсэн байна. Тэгээд амар сонирхолтой тэр дотор Монгол байсан байхгүй. Оо тийм. Монгол гэдэг нь болохоор нэг уугаар болон өөр Монгол. Шинжааны тэр нэг Шинжааны уугаар тэнгуүтэй Шинжаан Монгол өөр монголчууд гэсэн хоёр ингээд нэг соёлын шал өөр гэсэн мөртлөө соёлын шал өөр мөртлөө нэг газар амьдарч байгаа хоёр юм нэг хүндрэлтэн биш тийм. Гэсэн чинь тэр уугрууд нь болохоор ногоо идээд тэнгуүтэй махцхай ингээд бас хэмжээтэй иддэг байсан гинэ. Тэгсэн чинь ингээд хүч муутай тийм хүч бол уугар хаач. Хүч бол тийм бүр тийм амарлаг биш тий. Тэгсэн чинь нэг монголчууд болсон чинь ингээд дам мах идэл ингээд нэг өөр монголчууд тийм судалгаан дээр бол тий. Өөр монголчууд ингээд идэл ногоо баг идэхгүй. Ногоо нэх идэхгүй. Тэгээд баг амтны гартаа уургаар ингээд дан гарч. Би бэлтэр аим заяа. Чадaltaй. Тэнгүүтээ явсаар угаад 50 60 хүрээд ер нь бол үгдэг гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нэг уугаар нэг Шинжааны уугаар мөгөр энэ ч болохоор ногоо могоо тэр ингээд махных хэмжээ нь монголчуудыг бол хайцсангүй баг. Тэгээ дандаа нэг дүүпүү ч юм уу тий дүүпүү ч юм уу асиг нэг тийм төмсөн бүтээгдэхүүн. Тэгээд юу иддэг мах тэгээд зарс махс гэсэн ингээд барьж иддэг ч юм уу. Аюу тийм олон төрлийн зүйл иддэг гэсэн юм байна.
Тэгсэн чинь дундаж наслт нь болохоор 70-аас 80 нас гэж байна. Дээр үед үү? Дээр үед. Тийм байсан. Тэгэхээр чинь энэ бас нэг онцлог байгаа байхгүй. Хүний тэр урт наслах тэр нэг чадвар гэдэг ч юм уу тий. Тэр ч юм уу тэр хоолноос мэдээж аюу тийм хамаарч байгаа. Энэ болохоор Япон дотроо ч гэсэн аюу тийм нэг загсан дээр ч гэсэн яг адилхан зүйл ингээд тохиолж исэн тохиолдлууд ч гэсэн байна. Том бүхэл загсуудыг загс ингээл идээл те сашими ч юм уу ингээл шарж мараал тэр идэж мэдээл тэгэл яажсэн хүмүүс болохоор тэгээ цагаан бод хайдчихсэн хүмүүс болохоор айгуу тийм ихтэй хөөц байхгүй тэр газрууд нь. Одоо ингээ Шинжаан уйгурууд одоо ингээ их ногоо идэж байна гэдэг. Тэгээ одоо залуу насндаа 60% ногооны гаралтай уур гэдсэн дээр гэж хэлж байна. Одоо монголчууд жишээ нь одоо Монгол өдөр тутам идэж чадхаарч гэх юм уу те. Яг ямар ногооноос одоо тэр уург авч чадаад байна. Болох вэ гэх юм бол хамгийн ойролцоо хэм бол за тэр угаасаа нөө шош л юм л да. Угаасаа одоо дэлхийд даяар бүх тэр орн угаасаа нөө корн Шашин корн гэдэг юм. Корн биш эрдэнэ шиш биш нөө шош нөө нэг шар биеийн шар бууц самшиг нөө нэг шар буурцны нөө мах зах энэ тэрэг байдаг шүү дээ. Нөө нэг одоо японоор бол дайзу. Тэр чинь бол тэр угаасаа дүүп мөп үдэр ингээд байгаа шүү дээ. Тэр угаасаа тэрнээс өөр барыг их хөвчлэн барыг сонголт байхгүй. Яг нь тэрнээс ингээд хамгийн өндөр нь болохоор тэр байгаа байхгүй. Хамгийн чанар сайтай. Тэгээд тэрнээс ингээд буулгаад ингээд явах юм бол угаасаа ингээд нэг юм бүр нэг юм хэд дахин буулгах бүр ингэчгээд бүр буулгах гэдэг. Тийм болохоор угаасаа тийм үрийн чанарын үрийн төрлийн зүйлээ сайн идээл гэдэг байхгүй. Үрийн төрлийн хүмүүс нэг монголчууд аягүй ингэж тэгдэж штэ нэг монголчууд ч тийм ингэ ногоо могоо их ингэж идэх шаардлагагүй ч юм уу те. Нэг бид нар чинь мах ингээд яадаг мат ирээд тийм тасцсан массан бидний тэр бол байгаа байх. Энэ дээр болохоор нэг факт нь байгаа. Япончуудын болохоор фотоны бактери дотор ройтери бактери гэж байдаг. Энэ болохоор хүн болгон дотор байдаг байхгүй. Хүн болгон дотор байдаг бактерийн нэг төрөл нь болохоор ройтери бактери гэж байдаг. Тэр бактери нь болохоор мутац япончуудынх нь фотоны тэр бактери нь болохоор мутацд ороод далайн байцаа гэх юм уу далайн тэр замгийн ингээд задлах чадвартай нь болохоор зөвхөн япончуудынх нь задлах чадвартай болтлоо гэж мутацсан байна. Далайн зам эцээр аа тийм болсон. Тийм. Бидний биеийн мутацлагдал, ходоодны бактери мутацлагдал нь ямархуу байдлаар өрнөснийг нь одоогийн байдлаар бол судалсан тохиолдол байхгүй болсон. Монголын юу гэдэг. Тийм. Гэхдээ энэ тийм нэг юуны сүүн бүтээгдэхүүн дээр бол уургийн бүтээгдэхүүн дээр бол бид нар аюу тийм нэг өндөр чадвартай гэдэг нь бол угаасаа нэг идж байгаа юмнаас нэг тодорхой байгаад байгаа. Сайн биш л угаасаа тэгж идэж чадахгүй. Тийм чадахчгүй. Тэгээ Японд өчнө удсан нэг монголчууд ч мах идэж чадхаа болцсон байдаг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан ямар нэгэн байдлаар бол мутацд бол орцсон байгаа. Гэхдээ тэр ходоодны бактери мутацлагдал бол 3 үе хүртэл явах юм бол баг их юмд ордог байхгүй. Алуулч гэсэн үг 3 үеийн дараа. Тийм нэг одоо юу гэдэг мутац нэгээд устдаад юм уу. Зөвхөн хүн одоо өөрөө төрхөөсөө эхлээл дахиад мутац нь явагдаж явах хэрэгтэй тий. Мутацтай төрн гэдэг чи одоо амар одоо юу юм. Эхлээд нэг хүний эцэг эхийн бактери хүүхдэд шилждэг байхгүй. Одоо ходоодны бактери тийм. Одоо бид нар яриад байгаа болохоор одоо ходоодны бактери гэж байна. Нөгөө эцэг их нь ходоодны бактери мутацлагдсан болохоор хүүхд рүү шилжиж байгаа. Тэгээд хэрвээ тэр нэг эцэг их одоо тэр 3 дахь үе дээр их юм бол тэр 2 дахь үеийн эцэг их нь мутацлагдсан ч гэсэн тэр хүүхдээ одоо нэг заавал хийж ам дамжуулаад одоо хүүхдээ шүлсээ өгөөд авч бас хайшаа за энийг талчаар. Энэ гоё юм байна. Тэгээд оруулнаа. Тэгтээ юу вэ? Ингээд тэр хүүхдийн тэр ходоодны бактерийг бас эцэг ихээс ингээд удамшлын чанартайгаар маягийн одоо нэг явдаг болохоор тэрнийг ингээд нэг бас 3 дугаар үе дээрээ дуустгах гэдэг юм болохоор 4 дугаар үе дээрээ ингээд нэг
Бараг л амжих. Дундаа ингээ хувьсал өрнөждөг. Одоо нэг хамт амьдэрсэн хүнээсээ ч юм уу. Эсвэл одоо ямар хүнтэй суугаад ч юм уу хоолныхон соёл нь өөр болчихдог ч юм уу. Тэ. Тэгээ тиймэрхүү маягийн юмнаас болоод ерөнхийдөө ингээд аюу тийм тэр үе хүртэл ингээл ер нь үргэлжлэх тохиолдлууд нь их байдаг. Тэгээ хоолны соёл нь огцом өөрчлөгддөг ч юм уу. Тиймэрхүү маягаар ингээд биш л болов. Монголчууд дээр бас нэг тиймэрхүү юм бол бас бодогдож болох байгаа байхгүй. Яг энэ тал дээр бол судалгаа хийхийн тулд би одоо ингээд Intel нэг Cloud Founding ингээд нэг жоохон ингээд судлаач нартай Hokkaido их сургуулийн тэр нэг доктортой ингээд холбогдох гээд одоо юу гэсэн ингээд явж л байна гэхдээ ингээд сайн мэдгүй. Тий. Одоо тийм болохоор монголчууд дээр бас нэг тэр нэг уураг гэдэг ингээд яриад байгаа шүү дээ тийм. Тэр сая би хотоодны бактери гэдэг ингээд ярьсан. Энэ дээр болохоор нэг цаашаа ингээд явах юм бол монголчууд дээр бас нэг тийм судалгаа явагдсан байна. Африкийн Танзаниагийн хүүхдүүд ер нь хүүхдүүд дээр хийсэн байна. Энэ судалгаа хүүхдүүд дээр явагдсан. Тэгээ нэг сүүн бүтээгдэхүүн дээр ч юм уу тэгээ амтны одоо нэг сүүний гаралтай сүүн сахар дээр нөгөө хүүхдүүд нэг хүн хүлээн авах чадваргүй гэдэг ингээд нэг яригддаг байхгүй яригддаг шүү дээ тий. Лактоз тийм толерант гэдэг юм уу? Тий. Тэгээд лактозыг ингээд нэг хүмүүс ч болохоор ингээд аюу тийм нэг бид нар сүү уух юм бол муу гэж ингээд ярьдаг. Сүүлийн жоохон тийм юу хаад байгаа. Тэр сүү өөнд нэг сайн биш энэ төр гээд. За тий. Тэгээд нэг сүүн дээр болохоор нэг ийм асуудал би байгаа юм болов уу гэсэн аюу тийм хадгалт гэдэг юм уу тий. Тэр нэг яг тэр нэг огцом тэр муу гэж хэлчих юм бол бас хэлж чадахгүй үзээгүй бас бидгүй би эрдэмтэн биш би зүгээр тоогч хүн. Тэгэхээр чин энэ дээр болохоор зүгээр яг нэг тэр судалгааны тэр үр дүнгуудыг л ингээл аваад уншин шүү дээ тий. Тэгээд явж хахад монголчууд тэр Танзаны тэр сүүсүн бүтээгдэхүүн Танзаны тэр нүүдэлчд болон Америк хүүхдүүд гэсэн 3 объекттэй тэр нэг судалгаа хийсэн баг таахгүй. Тэнгүүдээ Монгол хүүхдэд Америк сүгүүд Монгол хүүхдэд Америк сүгүүд Монгол сүг Африк хүүхдэд өгөөд Африк сүгдэд Америк хүүхдэд өгсөн. Эргүүлсэн биз дээ. Эргүүлсэн. Тэрний ингээд хэд дахин ингээд нэг дахин эргүүлээл ингээд янз янзаар үзсэн байхгүй. Тэгээд тэрний шалгалтыг нь болохоор өдгөнөөр үзсэн байна. Тэр өдгөнөөр үзэхдээ тэр нэг Америк сүг уусан тэр нэг монголч бай, африкч бай. Тэд нар ч угаасаа нэг сүү банк хэрэглэдэг шүү дээ. Тэгээ нүүдэлчин хүүхдүүд. Тэгэхээр чин тэдний чин өтгөнд нь ямар нэгэн байдлаар тийм лактоз ч юм уу тий сүүн юм ингээд гарах ёстой. Тэгсэн чин зөвхөн Америк сүг хэрэглэсэн хүүхдийн өтгөн нь цагаан гарсан гэж байна. Цагаан хөнгөтэй юу? Цагаан хөнгөтэй. Тэр ерөөсөө боловсруулаагүй гэсэн үг. Тийм боловсруулах чинь тийм. Энд чинь болохоор яагаад юм гэх юм бол нэг сүг боловсруулах арга барилаас бас болж байгаа байхгүй үйлдвэрийн нэг арга барилаас нь. Одоо бидний нэг үйлдвэрийн ариутгалын арга барилга нь болохоор 130 40 50 ч юм уу тий тэр хэмжээнд ч юм уу за 100 хэм байвал бас нэг их юм 90 мэр хавцаа ч юм уу тий тэр хавцаа ингээд явах юм бол их юм баггүй тэр ариутгал нь тэр градусд явах юм бол ерөнхийдөө хэд өндөр градусд тэр нэг ариутгалыг өрнүүлцдэг. Тэгсэн чинь яг бидний нэг хэрэгэлдэг ааруул, эзги, тэр нэг уураг тий бислэг гэдэг ч юм болохоор тэр нэг баг градус боловсруулсан сүүсүн бүтээгдэхүүн дээр ингээд бүтээгддэг зүйл байгаад байгаа байхгүй тий. Тэгээд хэд өндөр градус дээр тэр сүүсүн бүтээгдэхүүнийг ариутгасан тохиолдолд юу өрнөдөг гэх юм бол казеин уураг гэж байдаг. Сүүний уураг казеин тий. Тэр нөө лактозыг яагаад хүүхдүүд хүлээж авахгүй байгаа гэдгийг бас одоо ингээд тайлбарлах чинь заяа. Хэрвээ бид нар нэг лактоз тий сүүний тэр нэг сүүн сахарыг бид нар хүлээж авч чаддгүй гэдэг ингээд ярих юм бол бид нар тэгвэл яаж сүү ууж өссөн юм бэ? Тий одоо төрөөд шүү дээ. Тэгээ баг багтаа бол бид нар тэрний задлах тэр нэг чадвартай байсан. Гэхдээ том болоод чадваргүй болчихдог гэдэг. Тэгтийн бол тэгж ярих юм бол бид нэр түүх юм бол ургамлын эслэг гэж байна шүү дээ. Истэ нэг ширхэг ихтэй ургамлууд шүү дээ.
Тэр чинь болохоор 2016 юу лээ 2010-аад он хүртэл бол бидэрт хэрэггүй зүйл байсан байхгүй. Тэгсэн чинь тэрнийг олж заавал зайлшгүй хэрэгтэй зүйл юм байна гэж олж нээгээд 2010 оноос хойш баг энэ 2000-ад он. Би бүр ингээ нарийн тоог мэдгүй. Юу ч 2000-ад он яацсан. Тэр урамлын инслэг гэдэг чинь зайлшгүй зүйл юм байна гэдгийг олж нээгээд тэнгуүтээ үндсэн 5 амин дэм гэж авдаг байсан бол үндсэн 6 амин дэм болж өөрчлөгдсөн байна. Бүр тэрэнд нь орсон юм шүү дээ. Бүр тэрэнд нь орсон. Тийм чухал байна. Тийм бол хүмүүсийн одоо энэ мэдээд байгаа шинжлэх ухаан ч болохоор бас тэгж гүйцэд бол биш. Гэхдээ одоо энэ цаашдаа тэр нэг энэ одоо тэр лактоз тийм тэр нэг лактозыг хүмүүс хэрэггүй гэж ярьж байгаа бол тэр урамлын эслэгийг ч гэсэн хүн хотоодонд задлах чадваргүй байхгүй. Тэгэхээр чин тийм хэрэггүй зүйлийг заавал биендээ хийх шаардлагагүй гингүүтээ биенд хортой гэж хэлэхэд тэр бол логикийн алдаа гарч байна. Тийм. Энэ дээр болохоор нэг хүмүүс ч аюу ингэдэг нэг энд ингээ битсэн байгаа болохоор энэ бол туйлын үнэн гингүүтээ нөгөөт ингээд бусад хүмүүс нэг яриад явдаг. Гэтэ энэ дээр болохоор нэг логик хэрэгтэй байна. Чи сүүн бүтээгдэхүүн хүлээж авах чадваргүй. За яг тийм болж байна. Гэтэ тэр чинь яаж үйлдвэрлэгдсэн боловсруулагдсан бэ? Тэрнээс хамаарх юм биш. Сүүн ямар сүү уугаад тэр чинь чадахгүй байгаа юм бэ гэдгээс л болдог юм шиг юм тийм. Тэрнээс биш тэр сүүнээс бол асуудал юм биш байхгүй. Бидний тэр үйлдвэрлэж байгаадаа болно л асуудал. Үйлдвэрийн технологийн л хүлээж авах болохоос биш сүү яг үндэ бол зүгээр асуудал бороогүй. Ер нь угаасаа энэ дэлхий дээр тийм хүн зориулагдсан нэг ч зүйл байхгүй шүү дээ. Тийм анханасаа нэг ч зүйл байхгүй. Тэрнийг хүн өөрөө л тэр нэг өөрөөдөө зориулаад тэр нэг боловсруулаад ариутгаад тгий хэрэгжилж байгаа болохоос биш. Өөсөдөл явж явах хэрэгтэй болно. Жимсүүгээл. Энэ амар сонирхолтой хүний хоолны баланс гэдэг шүү дээ. Хүний хоолны балансыг шүдээр тайлбарладаг. Шүдээрээ? Тий. Нүгээд хавтгай шүдтэй байвал ормолоо олтон гэдэг юм өнцгтэй шүдтэй болсон байвал маха олтон тийм. Аатай олтон. Тийм гэдэг тий. Тэгээд үүдэн шүд нь болохоор мэрэгч шүү дээ. Том шүдтэй болоо тий. Бид нар ч юм болохоор дөрвөн юутай мэрэгчүүд юу лээ? 8 мэрэгчүүдтэй. Дөрвөн махчин шүдтэй. Тэнгүүтээ үлдсэн нь болохоор нөгөө хормолын шүд шүү дээ. Нэр тийм. Одоо ингэ 4 сая байдаг шүү дээ. Тэр нэг ингээ мах итгэвтэй ингээ юм бүгдийг л идэх юм шүү дээ. Тийм болохоор бид нар чинь ингээ нөгөө цаанаас нь ингээ байглаас нь ийм мэдээ гэдэг ингээ нөгөө бинд нь хүртэл ингээ нөгөө код нь бичээд ингээ цаана төрүүлсэн байгаа шүү дээ. Тэгээ болоцоораа гэдэг. Тэгээд тэр ингээ шүдээр ингээ юм нэг тайлбарласан. Хамаагүй илүү хүмүүст аюул тийм тайлбар ойлгомжтой байдаг. Тэгэхээр энэ баланстай холбоотой байж болох уусаа. 8 шүд одоо хоёрыг хэрцэх нэг ч юм уу. Тийм ер нь бол 2-1-4. Тийм энд бас нэг доктор сурдаг оюутан тий бүс хүмүүс байдаг. Тэгэл тэдний мэдэрч чинь ярьж байгаа нэг ийм би ингээ олж сонсч байсан юу гэж бодож байгаа гэхэлэр нэрээ бас тийм байж магадгүй шиг гэсэн яриамаараа байж болох юм байна гэсэн юмнууд аюул тийж ингэж хоорондоо яригддаг байхгүй бид. Болтгүй бороодлын дараагийн дугаараар тэр их сургуулийн судлаачтай ярилцгаар боллоо. Онлайн талаас биологийн чиглэлээр шүдний эмчийн тэр хүмүүс тийм зөндөө байдаг. Мундаг нэг шүдний эмчнэр бас энэ гэсэн юм байдаг болохоор. За тэр хүмүүстэй шүд ярих юм байна. Нэг зүгээр cool дээ бүр зүгээр ингэж байгаад нэг хотлолгцээ тэгтээ 30 шүдний за чи зүгээр шүднийхээ тоогоор мах гэдэг. Үгүй нэрнгэс л яг тийм нөө хуваарлалт нь яг тийм л байхгүй. Одоо бид нар чинь яг тийм хоолоо урамлаа илүү хийдээ. Тэгээд тэр тодорхой хэмжээний самар үрэн бүтээгдэхүүн идээд үр гэдгэлээ ч мэдээж будаа тий буудаа ажиж гэсэн орол явчих шүү дээ. Тэнгүүтээ мах хайдна гэдэг тэр нэг ерөнхийдөө нэг тийм маяг бол бас байж магадгүй л юм. Зүгээр энэ бол бас нэг жоохон там гэх юм маягтай ч гэсэн. Тэгэхээр чин шинжлэх ухааны тэр ингээд ийм гэ битсэн зүйлийг чин тэрний ингээд 100% хүлээж авах гэхээс илүү бас нэг өөр ингээд нэг бодоод шүүгээд тий логикт бодож үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ямар яаж бодсон бид нар сүүг өдий хэдэн 100 жил хэдэн мянган жил хэрэгжилж ирчээд тэрнийг үүсгэх тэр нэг тий баг үндэс рүү нөлөөлж байгаа юм шиг тийм болж болохгүй байхгүй.
Тийм болохоор бид нар ямар нэгэн байдлаар мутац бол бий болсон байгаа. Тэрнийг бид нар судлах бод чадваргүй л байна гэсэн л үнэтэй. Түрүүний нэг Танзан, Монгол, Америк гурав хүүхдтэй. Тэгээд Америк сууг бол ингээд хүмүүс яагаад боловсруулж чадахгүй байгаа. Эсвэргээр Танзан юм уу Монгол тийм өндөр технологиор, өндөр температурт үйлдвэрээр биш ингээд өрхийн хэмжээнд ч юм боловсруулах зүг болохоор нөгөө хоёр бас хөгдөж хэрэгжилж чадаад нөгөө нэг аллергитай хүүхдүүд нь аллерги үүсэхгүйсэн. Сүүний аллергитэй гэсэн яг үндэ сүүний аллерги биш үйлдвэрчлэлтэй аллерги байсан юм шүү дээ. Тий, үйлдвэрчлэлтэй аллерги. Одоо казеин ураг гэдэг чинь болохоор хүчлэлэг орчинд оронгуудаа сүүн дээр нэг одоо яадаг штэ жоохон бүлийн сүүн дээр ингээд нэг хүчил асгангууд лимон шүүс ч юм те ингээд хүчил асгангууд уургууд нэг бөөгдрөл авчдаг байхгүй. Тэгж нэг эзэм чинь шууд гачлан гэсэн үг. Шууд гачлаа гэсэн үг шээ. Гачлаар бол тий. Тэгээ тиймэрхүү маяар нэг бислэг эдэр хийдэж штэ тий. Тэгж урд ийд. Тий. Тэгээд яасан чинь хотоод нь одоо хотоод чинь хүчил штэ. Тэр хүчлэлийг орчин сүг ороод ийм бүхэл уураг болох хэрэгтэй байхгүй. Эхлээд. Бүхэл уураг болоод тэр нь болохоор аажмаар ингээд нэг зорогдох маягаар шимэгдэж тэгж биеийн чинь гэх хэвээр. Тэгсэн чинь нэг өндөр боловсруулалтанд орсон тэр сүүн бүтээгдэхүүн чинь болохоор хотоодор гүүгээ орсон том бүхэл болтгоо. Хүчлэг орчинд ороод нэг болчихдог. Тийм бүхэллэг болтгоо. Хүчлэг орчинд орсон ч гэсэн бүхэллэг болтгоо. Тийм болохоор ингээд гүүгээд ингээд тэр усаар ингээд гараа авчдаг. Тэр замаараа ингээд айгуу тийм нэг олон зүйлийн гимтийг ингээд авчдаг байна. Бас уу. Нэг уураг чинь тэр чигээр ингээд шинтгүй ингээд явчих шүү дээ. Тэгэхээр чинь нэг өтгөн цагаан гарна гэдэг чинь тийм учраас шүү дээ. Монголчуудын хичнээн сүү хэрэгэлсэн монголчууд өтгөн цагаан гарч ирсэн удаа нэгч байхгүй шүү. Сая л хаваатай цагаан өтгөн. Тийм. Гэхдээ та нар ингээд Японд ингээд зөв комбинийн сүү өглөө би нэг удаа туршижсэн байхгүй нэг өглөө 2 литр сүү уугаад шууд яг шууд нь цаашаа тийм шууд нь цаашаа яг өвдөөс өмнө за яг нэг цагийн хугацаанд нэг 2 литр сууж гэсэн. Тэгсэн чинь тэрний дараа орой гэртээ харьсан чинь өтгөн цагаан гарч ирсэн. Тийм жинхнээсээ энэ бол бүр яг жинхнээсээ шүү. Тэгээ би тэр өтгөнийг харж нөгөө жоохон байх нэг нохоон баас мас цагаан гардаг гэсэн шүү дээ. Тэр шар нэг аим нэггүй харагдаад. Тэгээ ер нь бол тиймэрхүү зүйл тохиолддог тийм гайхалтай зүйл бас байдаг юм байл. Тийм болохоор цаашаа ингээд нэг би энэ хоолоор ингээд тэр чиг ярих юм бол хязгааргүй явчих. Тэгээ хондээс ингээд сонирхолтой санагдаж байгаа ингээд манай үндэсний юм ингээд сайн байна гэдэг чинь ингээд яагаад сайн гэдгийг юм судалж үзчихэж ойлгох юм байна шүү дээ тий. Одоо бидэрт бол яг юу хэрэгтэй гэх юм бол судалгаа л хэрэгтэй. Зэрэгээр бас тэгээ үндэсний юм нөгөө муулдаг хүмүүс байдаг шүү дээ. Монголчууд яваа мэт. Яг үндэ Монголын сүү бол тий. Давуу тал бай сайн байж тий. Биш. Одоо жишээлбэл бол тэр сая би хийсэн тий нөгөө нэг энэ Эл Карничин гэдэг тэр бодис чинь хон ямааны маханд хон ямааны сүүнд хамгийн их байдаг. Тэр чигээр гэх юм бол тэрнийг ингээд агуулсан протеин гаргаж болох байхгүй. Тэгэх юм бол заавал тэр нэмэлт тэр карничинтэй тэр нэг бэлтгэлийг авч худалдаж аваад ингээд уугаад шаардлага бас байхгүй ч юм уу тий сүүнээс сүүтэйг протеинтэй ингээд ягаал тийм нэг тий чанарын өндөр тийм шаардлагатай протеин бол Монголоос гарах боломж бол байна л гэж бодчих. Тийм Монгол одоо тийм байгаа дээ. Одоо та Японы хоолны талаар ингээд амар олон жил судлаад явчихсан. Японууд та 100 жилийн өмнө хэд дунд нас 8 байгаасан гэж ярьж штеп. Тэгээ одоо ч баг дэлхийн хамгийн өндөр нөхцөлтэй орн тий. Тэрний одоо яг яаж тийгөө хоолны үр нөлөө нэр байв? Хоолны үр нөлөө амар том. Тэгээд давхар нөгөө биеийн тамирын үр нөлөөг нь аягүй их тэгж оруулж ирсэн байхгүй. Тэгээд тэр Япончууд болохоор тэр нөгөө тухайн хувьсгалаа болохоор яаж хийсэн бэ гэхээр нөгөө нэг юугаар хийсэн. Төмөр зам ч юм уу тэгээд нөгөө нэг хоорондох холбоосын нэг хэсгээд тэгээд ер нь бол ингээд нөгөө нэг бүх газрууд адилхан тийм хоол хүнстэй байх хүйц тийм нөгөө бодлого ингээд хийсэн юм. Яг тиймэрхүү тэр өнцгөөс бол хийг баг. Тэгээд тэр ном дээр болохоор тэр нэг урт насны нууц гэдэг тэр ном дээр бичигдэхтэй болохоор цагаан будаа идэх юм бол Япон хүн заяа. Япон хүн өөрөө Япон хүнд тийг зориулж байгаа. Цагаан будаа идсэн хүн
урт наслахгүй хэлсэн байна. За. Амир гоц. Хамгийн үндэсний бүр ингээд монголчуудын хувьд одоо махал гэсэн байна. Монголчууд одоо мах идэх юм бол наслахгүй гэж. Чонд одоо мах идэх юм бол урт наслахгүй хэлцтэй адилхан. Тэгээд Япончууд тэрнээс болоод тэр докторыг бүр аим үгүй ядаа шүүмжлээ эцтэй бөө юм болсон байхгүй. Гэтэ яг тэр нэгт яг үнэн байгаа байхгүй. Одоо ингээд 40 жил болсны дараа тэр яг ингээд нуусан тайлагдаад ингээд явсныхаа дараа. Тэгээд эдгээр болохоор сүүлийн үед Япончууд тэр хоолныхоо хувьсгалаа яаж хийсэн бэ гэдэг юм бол эхлээд буудай аюу их тийж хэрэгэлдэг болсон. Нэг юуны гүйцэд нэг яадгүй. Одоо нэг будааны тэр гадна хасин бүр ингээд бүр хитрхийн ингээд цэвэрхэн ингээд айдлахдаг гэсэн байхгүй. Японч ч юм ба шүү дээ. Тэгээд тэрний ингээд жоох ингээд нэг жоох үлдэгдэлтэй гэх юм уу, жоохон тийм үлдэцтэй ингэж айдлахдаг юм уу. Тийм юм маягийн болсон. Тэнгүүтээ нэг генмай гэдэг тэгэхээр ч одоо нэг генмай гэдэг нь би яг Японоор нэг орчуулж байна. Монголч. Тэгээд obvious рах юм уу да нэг тиймэрхүү юм одоо ингээд аюу тийж хэрэгэлдэг болсон ч юм уу. Тэгээд аюу тийм олон зүйл нь ингээд нэг шалтгаанууд нь ингээд маш олон ингээд тавцалтай. Хоолныхоо хувьд гэх юм бол нэг улирлын чанараа угаасаа нэг бүх орон нутгатаа нэг улирлын чанараа хамгийн сайн хадгалж ирсэн бол тэр улирлын чанараагаа л хоолно гэдэг нь Япон хоолны соёлын тийм онцлог болон тэр урт наслалтын онцлог гэх юм. Тийм 100 үлдээ өөр хоол гэдэг тийм. Тэгээ нэг туушрдаг байхгүй энэ хүмүүс чинь. Зундаа юм мэднэ, өвлдөө юм мэднэ гэдэг ч юм уу тий. Өвлдөө тэгвэл махан бүтээгдэхүүн гэдэнгүүтэй зундаа болохоор далайн бүтээгдэхүүн ч юм уу тий иддэг ч юм уу. Тиймэрхүү маягийн ингээд нэг зундаа хөнгөрүүлэнгүүтэй өвлдөө хөндрүүлдэг ч юм уу. Тиймэрхүү маягийн аюу тийм нэг хоолоо ингээд нэг зохицуулдаг, улирлаар ингээд зохицуулдаг зүйл байдаг. Би гэхэд сар болгон ресторанынхаа менюг сольдог, өөрчилдөг. Сар болгон шүү дээ. 12 удаа хойшлуулсан. 12 удаа. Тэр болгон дандаа жил болгон адилхан юм хийхгүй шүү дээ. Жил болгон ондоо меню тавина. Тэгэхээр чи би одоо 8 сард гаргасан менюгээ эх жилийн 8 сард адилхан меню байхгүй л байна. Тиймэрхүү маягийн нэг юм өөр юмнууд одоо юу гэдэг юм. Яг одоо ингээд open mind-тай юм тий. Өөрчлөлтөд бэлэн тэгээд за юу нь яаж нэг өөр амар сайн санаад тавьдаг юм уу тий. Ерөөл мэдтэй бүх хүмүүс нь. Тий одоо тэгээд ер нь бол ингээд нэг зүйл дотроо ингээд байгаад одоо нэг зүйлээ л идээд байна гэдэг зүйл бол монголчууд бууз хувшавсан юм тий. Тэгээ зогтчод идэг. Гэхдээ тэр чинь 100 жилийн өмнөх хоол шүү дээ тий. Хэдэн 100 жилийн өмнө мэдгүй тэр хүний үеийнхэн ч юм уу мэдгүй байна, хизээнийх нь мэдгүй байна. Гэхдээ энийг болохоор ингээд гой хоол би ч одоо эзэн дуртай баяртай цай, будатай цай ч юм уу тий ингээд нэг цай сүдэ цайн байж дуртай. Гэхдээ энийг ч болохоор нэг байн биш гэдэг нэг хаяа нэг гоё юм. Гэхдээ бүр хаяа нэг гоё таашаал авч идэ. Таашаал авч ингэж нэг аль аль юм таашаал онгоо яг хүрээд балансыг тохируулаад гэх юм лээ. Заримдаа бас нэг шинэ юм оруулж ирэх хэрэгтэй байсан шүү дээ. Шинэ хоол, шинэ материал ч юм уу тий хоол. Улирлын гэх юм уу тухайн улиралдаа шимтэй зүйл нь хамгийн гоё байхгүй. Тэр улирал одоо за жишээлх юм бол намар гэхэд намар ч юм уу зундаа ч юм уу тий шинэ зэрлэг гүзээлцэн түүгээд идэх хамгийн гоё зүтэй. Яг тэрнтэй адилхан тэр нэг самар мамар тий гихчлэн тэр нэг тухайн улиралдаа байдаг зүйлийг нь хүлээж авах гэдэг нь болохоор хүний биед одоо энэ би сая түрнээс хойш яриад байгаа нэг тойрог гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Энэ нэг тийм цикл тэр нь аим тийм сони юм бэл сони юм шиг надад санагддаг байхгүй. Байгаль их цаанаасаа ингээд маа энийг гэдэг өгдөг. Одоо жишээлх юм бол юу гэдэг бид нар чинь нэг сальфа гэдэг нэг юу гэдэг чинь антибиотик гэдэг шүү дээ. За антибиотик чинь хамгийн анх чинь нэг сальфа гэдэг сальфа гэдэг гаан анх гарч ирсэн гэж байна. Тэрнийг болохоор анх болохдоо нэг хөгцнөөс олж ирсэн байхгүй. Тийм гэсэн тийм. Тэгээд тэр хөгцнөөс олж ийнө гэдэг чинь болохоор ер нь бол мөөгч нь бас хөгцсөн шүү дээ нэг төрлийн. Тийм үү? Тийм. Нэг төрлийн хөгцсөн байхгүй. Муудал гэсэн. Тийм муудал байхгүй. Нэг төрлийн хөгцсний нэг тийм бактерийн нэг үйлчлэл байна тийм. Тийм. Модон дээр ургадаг. Гэхдээ
хөгц чинь яагаад тэр модон дээр ургадаг мөөгийг бид нар яагаад намар иддэг вэ гэх юм бол намар угаасаа мөөг ингээ байнг болдог шүү дээ тий. Тэгэхээр чин тэр намар бид нар мөөг идээ дотроо нэг биеийн эсэргүүцлийг бий болгож байгаа юм. Өвөл ханиад хөрөхгүй болж байгаа юм байна шүү дээ. Ойлгож байна уу? Өвөл ханиад тий антибиотик авч байгаа юм тий. Тэнгүүд өвөл болохоор бид нар ханиад хөрөхгүй байхгүй. Тэгэхээр чин байгалийн цаанаас нь ингээд маа одоо энийг би ингээд бэлдээд өгöd байгаа юм шиг санагдахгүй байна. Тий. Тэгэнгүүт хавар болонгууд чинь юм шин яргуу маргуу ингээд ногоонууд ингээд бий болдог шүү дээ тий. Тэнгүүт чинь тэр нэг ногоон тэр нэг гашуун амттай тэр нэг яргууг бол цуг шууд хийж болохгүй шүү. Тэр бол тэр чинь нэг шал өөр зүйл хүн иддэг зүйл биш. Тэр нэг шууд хийж болохгүй хүн шууд хийж болохгүй зүйл шүү. Тэр нэг бүр нэг юм тийм мутацлаад Японд бол мутацлаад бүр нэг хүлэмжинд өөртөө өсгөөд тэрнийгээ нэг яргуу гэдэг ингээд дараа зардаг байна. Японд бол тэр нь тийм байхгүй. Угаасаа тэр чинь угаасаа хоол өөртөө тэр хүн идэх тийм хоол болгоцсон тийм ондоо зүйл. Монголын тэр зэрлэг яргуу маргүй бол хүн идэж болохгүй тэр угаасаа амар. Гэтэ ягаад тэрний бол тэр нэг хавар болохоор бид нар яг гашуун юм идэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чинь өвөлжингөө нэг баахан хүнд хоол идсэн. Тэнгүүч нэг гашуун тийм нэг зэрлэг ургам хийдээд бинээсээ нэг тэр детокс хийж байгаа байхгүй. Нэг усны тийм гашуун гэдэг юм одоо тийм зэрлэг одоо тийм шин амиар одоо бие итгэж чинь гэдэг одоо зүгээр хараар тайлбарлах юм бол тийм бүх. Энэ цаашаа ингээд судлах юм бол зөндөө юм байгаад байгаа. Бүр ингээд нарийн тайлбарлал ингээд ядрахтай болчихно. Тийм болохоор зүгээр юуц нэг тиймэрхүү маягийн зүйл ингээд болоод байгаа байхгүй. Тийм болохоор тэр шин зүйлийг тухайн үйлрэлтэнд таарсан зүйлээ өөрөө иднэ гэдэг. Шин дээр нэдээд. Тийм одоо эдэн шиш чинь юу лээ нөө эрдэн шиш чинь болохоор 100 л болт нь шүү дээ. 100 халуун газар болт нь шүү дээ. Тэр чинь болохоор ягаад тийм чихэрлэг байна вэ гэдэг юм бол түрүү хэлсэн тийм түрүү хэлсэн би нөгөө саахан ингээд нөгөө ягаад тийм гадагшлуулдаг. Чихчлэн тийм нөгөө ингээд нэг яг мэдээж нөгөө нэг 100% бүгд ингээд хүнтэйгээ тааруулаагүй ч гэсэн яг байгаль их бол тийм нэг юм бас юм аюу тийм нинжин сэтгэлтэй бид нарыг бас харж үздэм боллоо да гэсэн нэг жоохон зүгээр миний бодол шүү. Энэ бол миний бодол шүү. Зүгээр тийм бити шүмжлэрээ. Тэгж ингэ бодох юм бол бид нар амар хайрлагдаж өсөж байгаа юм. Тийм болохоор бид нар байгалаа хайрлах болохгүй байхгүй. Эсрүүцээд хаас хүн биш ингээл одоо 100 оргосон юм чи өвөлжингөө хадгалж идэж мэдэх ч юм уу. Тэгэх шиг ургаал харахаар тэр үед идчихэл өвөлдөөс ив байгаамаар байдаг ч юм уу. Тэгсэн чинь тэр одоо за жишээлбэл нөгөө гурил одоо нөгөө глютозын нөгөө нэг аллергитэй хүмүүс эдрийг ингээ яваад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө цагаан гурилаас ингээ аллергитэй хүмүүс. Тэгээ тэд нар чинь болохоор нөгөө нэг яасан бэ гэхээр тэрнээс өмнө болохоор тийм гурилын аллергитэй хүмүүс гэж байгаагүй. Тийм. Байхгүй. За яг идчихсэн л байх, идчихсэн ч юм сайн мэдгүй байна. Гэтэ сэрэн ч юм уу тийм мэдээж нөгөө аминдын асуудал бол аюу их юм байна. Энийг бол ингээ нарийнх юм бол бас тусаас идэв болчихно. Гэхдээ нэг бид нар хүн төрөлхтний явцад болохоор юу болсон бэ гэх юм бол тэр 1930 40 50-аад онд гэх юм бол нэг буудай тарих мутацлагдал явагдсан байхгүй. Буудаг мутацлсан байхгүй. Нөгөө гений өөрчлөлт хийсэн. Тэгээд нэг гений өөрчлөлт чинь бид нар ч болохоор нэг бие муу зүү гэл ингээл ярьдээ шүү дээ. Гэхдээ угаасаа өөрчлөхөөс өөр харахгүй байхгүй. Тэгжээ сайн авах. Тэгжээч угаасаа сайн авах. Тийм. Бид нар өөрсдөглөн биш байхгүй. Цаана байхгүй. Тийм. Эрдэнэ шиш гэх юм бол зүгээр нэг мөчр байсан зүйл чинь генийг нь өөрчлөлөөр одооний тэр нэг эрдэнэ шишний юм нэг юм цангалтай идэж болох зүйл болгож гаргаж ирсэн. Яг тэрнтэй адилхан буудай ч юм уу тэр нэг гурилан бүтээгдэхүүн болохоор яаж анх яасан гэх юм бол тэр нэг анхчин болохоор зүгээр амар өндөр ургадаг гэсэн юм л да. Бараг тийм хүний бараг өндөр мөндөртэй баг адилхан шахууд хийж ургадаг гэсэн. Тэгсэн чинь нэг салхинд ингээд наалж унаад тийм ерөөсө ургацаа хурааж чадахгүйсэн юм. За маань ингээд за хурааж амжихгүй унцдаг. Ингээд нэг налаад унцдаг. Тэгсэн чинь тэгэхээр нэг ингээд намхан ургадаг намхан бөгөөд бүдүүн ургадаг тийм мутац хүчтэй. Тийм одоо тийм гений өөрчлөлт хийсэн. Тэгээд
тэрнээсээ ингээд цаашаа одоо ингээд хураах тийм нэг одоо энийг болохоор юу гэж ярьдаг юм да ногоон хувьсгал гэж ярьдаг байхгүй. Midori no Kakumi гэж Японоор тэгж ярьдаг байхгүй. Тэгээд тэр хувьсгал нь Хятад болон Америкт аюу тийм олон газар ингээд нэг дор өрнөжсэн. Тэгээд тэр нь ингээд цаашаа одоо ингээд гурилан бүтээгдэхүүнийг тим хэрэглэхгүй байж байгаа. Огцон хэрэглээд эхэлчихлээ чинь. Сонин нөө хүний бие чинь ингээд хэрэглэдэггүй байж байгаад их хэмжээр хэрэглээд ирэхлээр чинь юу гэдэг тийм. Ингээ нэг хүлээж авах чадвар нь жоохон муудаад ирж штэ тийм. Тэгэхээр чинь мэдээж аллергитай ч юм уу тийм ямар нэгэн leaky cut ч юм уу тийм нэг ямар нэгэн зөөр өвчин үүсэх байхгүй. Тэгэхээр чинь энийг бас ингээд бодолцох хэрэгтэй. Тэгээд цаашаа ингээд Төмс гоорны өрчлөдөө тэгэл төмс бас тэгэл өсвөлнг авах. Бас нэг 200 жилийн өмнөөс л яг ингээд Америк тарж эхэлсэн юм байна шүү дээ. Европ энтертэй бол өмнөд Америкаас яаж авчираад тий. Тэгээд нэг гений өөрчлөлт тэгээд тэр одоо зүгээр ингээд баг ингээд бүдүүн богинохоо ургадууд энэ дахиж тарьсан гэсэн үг. тий сонгол тариал. Тий сонгол ер нь бол нэг тийм хөө. Тэнгүүтээ энэ дээр болохоор нэг манай зочин дээр нэг одоо гений даун синдромтой ч юм уу тий нэг тийм нэг удамшлын өвчин, гений өвчин судалдаг тийм нэг эмчтэй байхгүй. Тэгээд тэр эмчтэй чинь үзэж тарваа. Тэгэл энэ чинь одоо баг энэ гений өөрчлөлтөөс болж байгаа юм шүү гэсэн чинь. Хэрвээ би хүн төрлөختний гений өвчин тийм мяа байсан ген тийм муу байсан бол юу гэж байхгүй. Бид нар үдид амьд байхгүй тий. Сүнэд бол уулцсан байгаа гэж. Тий, тийм болохоор одоо бид нар ингээд цаашаагаа тий. Тийм амархан зүйл бас биш байхгүй тий. Бид нар тийм дор амтан биш. Амархан тийм сүнж аим бүхтэй нэлээд бас тийм шииртэй нөхдөд юм шиг байна. Тэгээ нэлээд үзэж таарсан тэгээ яг би тэгээ мэдгээ ингээд шавхаад ярьсан наад миний ярьсан бүгдийг нь болохоор ингээд ницаагаал юу баг тэр хоромсон бүх юмараа л тэгээ бүгдийг тэгэл гоё аюутын ингээд ницаагаад өгсөн. Тийм болохоор яг тийм гений өөрчлөлт хийснээс хамаарат хүн төрөлхтний ген бол өөрчлөгдөж байгаа 100% баталгаа бол байхгүй. Хүнснээсээ болоод байна. Тийм хүнснээс бол. Гэхдээ тэрнийг бол мэдээж судлах шаардлагатай. Яг уу ингээд цаашаа бол миний зөвлөгөө юм бол мэдээж Монгол хоол тэр нэг Монголын үндэсний хоол биш үү те. Тэднийхээ одоо ингээд амар тийм олон жил ингээд нууж ирлээ шүү дээ. Нууж ирсэн бохгүй юу? Ер нь бол Монгол хоолыг угаасаа ингээд монголчин нэг Орос Хятад ингээд авчруулсан байгаа. Тэгээд явахлаар чинь ингээд цаашаа ингээд ямар нэгэн хоол гаргачлаа нөгөөтг нь хятч болдог ч юм уу орсч болцдог ч юм уу тэнгүүтийн нөгөөдгөр ингээд дамжуулаад монголчин юу манайхаас юм биш үү гэдэг ингээд барыг тийм юм болчиход тийм асуудалтай. Тийм болохоор ингээд яг манай тэр манай ч юм хаашаа ингээд одоо тэр мундаг эднүүдэд бас ингээд зөндөө тийм нэг зүйл ингээд ил гаргахгүйгээр ингээд бас байх гэж бодож байна. Миний хувьд бол гэхдээ яг тэр нэг Монгол хоолыг зааш хэлэх юм бол би ингэ тоогооч хүн шүү дээ тийм. Тэгэх юм бол нэг янз бүрийн тийм юм хоолны нэг Монгол дээр үе одоо хувлаа хааны үеийн тэр нэг хоол зүгчийн судар мудар гэдэг байдаг байхгүй. Тэрний ингээд би яг ингэ тоогооч хүн ингээд унших юм бол ардор одоо тэгтээ ингэ наашаа ирнэ л дээ. Ирэх сар маа гэдэг наашаа ирэх хэрэгтэй. Тэгээд тэрний ингээд унших юм бол бас ингээд цаашаа ингээд Монгол хоолны юу гэдэг хөгжүүлэлт нь бас ингээд ингэж ирсэн бол эн чинь болох юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү шин ингээд дараачийн ингээд төвшөндөө Монгол хоолыг одоо энэ кайсеки гэдэгтэй адилхан Монгол гэдэг соёлыг бий болгох тийм ертөнц байгаа болов гэсэн зүйл дээр аюул юм болоо. Дээр үед ингээд яг үндэ их хаад үед ингээд айгу мондөг хөгжөөд ингээд хаш явж ирсэн аа. Тэр үедээ ингээд хаагдаа нууцсан тийм байгаа болов гэд тийм ийдэг одоо тийм биш болол угаасаа бидний их орон тийм олон мянган жил ч олон зуун тогтохгүй байхгүй. Ямар нэгэн байдлаар бидний тийм соёл онцлог байх. Хоорондоо адилхан бас тийм. Монгол гэдэг тэр монгол хүмүүс ингээд адилхан болов гэдэг тийм.
Тэр хоолны хүн болгон бууз иддэг ч юм уу тий хуушур иддэг ч юм уу ууц иддэг ч юм уу тий маш чангалаар нэг гой санагддаг ч юм уу тий. Тэгээд тэр чинь бол тэгэл яг бидний дээр онцлог байгаа байхгүй. Тэгээд энийг нь болохоор арай илүү тэр өндөр тий ресторан төвшөнд энийг одоо үзэж байгаа тэр нэг мундаг тоогч нөх юм бол мэдээж тэгээд төрүүлээ хийчих болно. Тий ингээ хийгээд өгөөсөө л гэж бодож ин би ч гэсэн угаасаа нэг цувь ингээл тэгэхээр нэг уус их уус шиг тий уулан цувь хамхаг стейк гэх нэг дандаа нэг тийм юм ингээд яадаг тий нэг баахан би тийм том бууз тэр тий тэр чинь бол тэр нэг амтлах ч юм уу тий зүгээр л нэг юм цадах өдөр тутам бид нар чинь одоо Монгол би тэрний ингээ бодох болгондоо энэ згэлгүй байхгүй нэг Монгол ч гэсэн бас ингээд одоо хүртэл өсвөрлөнтэйгөө л ингээл нүүрсээ нэгдүгээр шатндаа тийм төрөний гурвынхаа. Тийм. Гэтэ миний хиймээр байгаа зүйл ч юм болохоор ингээд цаашаа энэ 3 дахь шатныхаа body hack хиймээр Монгол хоолоор тийм Монгол хоолоор. Тийм. Яг тиймэрхүү зүйл бол бодож байгаа ингээд цаашаага өшөө ингээд өргөн тийм хүнд ингээд аж аргал бэлгэлж ийж тэр аж аргалыг олон бусад дэлгэрүүлж ийж тэгжээж тэр нэг олон улсаас бидрийг хин нэг өмөрөн шүү. Ядаж өмөрөн шүү тийм биз дээ. Тийм болохоор яг зүгээр нэг юм Монгол хоолоор ядаж хүний нэг цатгаад гадаад иргэн ч юм уу тий дэлхийдээ хүлээн зөвшөөрөх одтой рестораны бас нэг бий болгож чадах боломж нь байдаг бол бас гоё юм байна даа л гэж боддتي. Тийм л одоо үндэсний identity тэг бүүнээр ижилсээд тэг бусад үндэснээс ондоос шийгээл хийдэг. Яг хоо бидний тэг хэл соёл гэж байдаг. Соёлын хамгийн том юмнууд нэг бас тэгэл хоол тий. За одоо манай подкастыг ихэнх сонсогчдод одоо оюутан залуучууд эсвэл 10 жилийн төгсгөө ингээд бодод байгаа. Одоо ингээд тоогооч мэрэгчлийг сонирхож байгаа ч юм уу ирээдүйд тоогооч болмоор байна гэж одоо бодож байгаа. Тэр дүүнэртээ хэлэх зөвлөгөө байвал хэлээч. Би Японд ирж таны яг замаар ямаар байгаа хүмүүсүүд байгаа л. Яг уу тийм яг тийм нарийн ингээд яа их юм бол юм да. Физ мизээ тэр ингээд аюу тийм өндөр асуудалтай. Гэхдээ би бол ягаад нэг зүйлийг бол ингээд хэлмээр санагдав. Болоо. Битгий диби гэдэг тий. Би бол эсэргүүцэн. Яа би ингээд таарсан тоогооч могооч тэр тийм хүмүүс болгонд хэлдэг. Болоо яах гэдэг юм бэ? Дандаа хэлдэг. Японд тэр ирээд. Японд гэхээс илүү ер нь бол тоогооч болж яах гэдэг юм. Тийм үү. Би бол дуртайдаа ингэ өөрчлөлтэй. Тэгэл угаасаа хоол хийх бол баг ингэ нэг хоолоо баг зүйлтэй болохоор тэгээд хэрвээ тэр хүртэлтэй ингэ дурлаад ч юм уу те ингэ хин чамайг одоо нав гэсэн ингэ тоогооч болоход гэр бүлийнхэн маань боль гэжсэн бүгд угаасаа ингэ боль гэжсэн тийм тохиол бас байгаа. Гэхдээ тэрнээсээ цаашаага ботход дуртай юм ингээд хийгээд зан дуртай юм хийгээд амьдрах гэж байхгүй шүү дээ. Угаасаа дуртай юм хийсэн ч гэсэн дургүй юм ч гэсэн заавал хийх шүү дээ. Дургүй юм илүү их хийж чадчих илүү дуртай юмтайгаа ойртож чадна. Тэгэхээр чин тийм их би бол зовлон л гэж хэлнэ. Тэгээ энэ дээр ингээд тэгсэн ч гэсэн хүсэж байвал тэгсэн ч гэсэн хүсэж байвал одоо хийх зүр аргагүй байхгүй тий. Тэр үедээ надтай асуу ингээд нэг холбогдороо хэл гэдэг л бэлгэлтэй байгаарай шүү дээ. Хэцүү шүү, довшуул шүү. Өөр зүйл байхгүй тийм дандаа ингээд нэг яадаг тийм мөрөөдөл гэдэг тийм бидний нэг 10 визний угаасаа тэгэл нэг мөрөөдөлтэй байсан. Тэгэл 17 18-д чинь ингээд амар гоё. Хамаа юм гэрэл хийгээдтэй. Би ч бас өөрийгөө ингээд гэрэл цацарсан тогооч болох гэж бодож илэр. Тэгсэн чинь би хаалт. Гэрэл цацар. Яг арай л турхаа байх гэж бодлоо. Гэтэ бас аюут юм ингээд мөрөөдөл гэдэг чинь мэдээж гэрэл хийгээдтэй хിവэрэл байдаг. Мөрөөдөлтэй гэрэл хийгээдтэй нэг зүгээр л одоо ингээд Японд ирнэ ч юм уу те ямар нэгэн газар одоо юу тийм Европ байна хаана
Зүгээр тэр газар очоод ажиллана ч юм уу, амьдрын гэдэг ч юм уу, зүгээр нэг тийм ийм зорилготой байхаас илүү би тэнд одоо ингээд очоод юу болох юм, юу сурах юм, юу болчоод, юу мэдэх юм гэдэг мөрөөдөлтөйгөө олж харчаад тэр гадаад руу хэлхийн чанд руу явсан арай илүү дараагийн төвшөнд юм сурах тааж хурдан юм шиг санагддаг шүү дээ. Мэдээ нэг явахын төлөө явах биш. Очоод тэндээс нэг юм сураад ирэхин төлөө ч юм уу, нэг юм хийхин төлөө явах зорилготой байгаа сайн. Тий. Тэрнээс бол яг тэр нэг Японд ирэх нь зорилго болсон хүмүүс ирээд тэгэл зовлон болоод хайдаг байхгүй. Зөндөө тэгж буцчихсан. Зөндөө тэгж буцчихсан. Тий. Тэгээд зөндөө тэгж буцаад тэгээд ээж авдаа үр ээж нь ингээд ээж аав ингээд үр тавиал гадаад руу явуулдаг. Ундаг Японд тэгэл явуулдаг гоё юм бодол. Тэгэхээр чин бас хэцүү байхгүй. Тэгэхээр чин яг ингээд сонсчлаа чин хөөгдөж байгаа зөвхөн бас юу л муухай л. Гэтэ яг тэрэн дээр ингээд нэг ингэж сонссон ч гэсэн зүрх нь өгөхгүй байгаа хүүхдүүд ирэхэд бол алцахгүй байхгүй. Тийм байна. Эндээ зүрх нь өгч байвал тэгээ зүрх нь өгсөн магадгүй зүг бах тий. Өгсөн арай илүү дээр байхгүй. За тэгээд одоо маш одоо ингээд бүр хоолны нарийн детальны химийн ингээд бүр орцтой уусмлаас нь эхлээд тэгээд ингээд сүултээ ингээд одоо карьерийн зөвлөгөө хүртэл ингээд хооллолтын салбарын талаар ингээд ярьжсэн галаахтаа маш их баярлалаа. Тэгээд одоо ингээд удахгүй Мишленийхээ одоо аваад тэгээд Монгол хоолоо маш их хөгжүүлээд тэгээд одоо Монгол хоолны салбар дахиад Мишлений одоо ингээд төрлийн нэмэлт болтугай гэж өгөөд зүйлгээд бас баярлалаа. За өөрсөнд баярлалаа. Тэгээд хоёрдуудын бас ингээд одоо дүүн цаашаа. Тэгээд дүү. Тэгээд баг нэг харахад бол тав ердүү ах юм шиг. Тэгээд үүсэндээ амжилт хүсье. Тэгээд угаасаа цаашдаа бас ингээд мэдээж угаасаа хийсэн ажлаараа л тэгэл ярилцгаая да. За баярлалаа. За баярлалаа.